Зохиолыг бичсэн Vinsmoke, зохиолыг уншсан Туул Cindy Manican. Хүй хараа сэрэчтэй гих эхнэрийнхээ дуунаар цэрэн гүн нойрноосоо салж ядан нүдэ нээлээ. Яасан бэ ханаа? Юу яасан бэ гэж өнөөдөр ямар өдөр гэдгийг мартчихсан юм уу? Өнөөдөр чи чинь яан гэдэлаа? Оо нэрэ тийштэй химэн цэрэн ухсгийн өндийлөө. Цэрэн боол 35 насыг шүргэж аваа ир бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт гайгүй ажилтай 3 өрөө байртай под хийсэн амьдралтай амьсанжээ. Түүний эхнэрийг солонго гэх бөгөөд тэр хоёр хамтран амьдраад өдгөө 15 жилийг илээж буй хамт олонныхоо дундаж найз нөхөд хүрээлэл дотрооч үлгэр жишээж хос юм. Энэ өдөр тэр хоёр анх танилцаж байсан өдөр тул цэрэн энэ өдрийг хантайгаа хамт хизээж мартагдахааргүй өнгөрүүлье гэж хэд хоногийн өмнөөс төлөвлөж эхнэртэй хэлэхэд эхнэр нь ч урайлгахан хүлээж авсан билээ. Цэрэн нэг байгууллагад гайгүй өндөр албан тушаалын алба хашдаг болохоор амьдрал нь дутагдах гашигдах зөвлгүй байвч эхнэр нөхөр хоёрын хин нь ойрын хэдэн жил цаашилбал хүүхдүүдэд төрснөөс хойш хиндээ тодорхой цаг зарцуулж чадалгүй явсаар өдийг хүрч байгаа ажээ. Тэрээр нүүр гараа угаачгаад галтгооны хөөрөөнд орж ирэхэд солонго ойртоо хийж харагдаагүй шарсан дахиад зайдас зэргийг бэлтгэсэн байх ба түүнийг тэрэн за хайрт минь ийшээсөө чамдаа цай бэлдэж өгөлгүй яасан ч бодчихсан юм дээ. Цэрэн эхнэрээ чанга тэрэн үнсэж чим өнөөдөр нэг л өөр байх ч нэ. Ийм байхыг чи хараад залуу үедээ буцаад очсон юм шиг л болчихлоо. За явж огноос ирээ гэхэд цэрэн өрөөнөөс гарч хүүхдүүдийнхээ өрөөнд орж унтаж буй хүү охин хоёроо сэрэв. Том охин болох цэлмэг нь энэ жил 15 нас хүрч байгаа бөгөөд харин баг дүү цэвэн нь дөнгөж 5 нас хүрч байгаа ажээ. Удалгүй бүгд ширээ тойрон суугаад цайлж суух бөгөөд охин бүгдийг тойруулан хараад өнөөдөр ямар нэгэн баяр юм уу? Юу болоод бөөнөрөө нэг сүртэй суугаад байгаа? Гэхэд цэрэн инээд алдан юу ч вшээ. Бид хэд бүгдээрээ сууж цайлж болдоггүй хэрэггүй. Гэхэд цэлмэг толгой сэгсрэв. Солон хүүгийнхээ үсийг илэн миний хоёр өөр өнөөдөр өвөө эмээгэндээ очих уу? Аав ээж хоёр нь өнөөдөр гадуур нилээн завгүй байх бах. Гэхэд цэвэн хүү өсрэн тгий би өвөө эмээ дээр ойрд очиагүй юм бэ штэ гэж хөөрлөө. Бас л ажил би өнөөдөр Аминаганд очино хийх юм байгаа гэж охин нь уурсгаад цэрэн охиноо тэрэн за миний охин Аминаганд очиж юу хийх юм? Төрсөн өдөр нь гэж хэлсэн штэ аава. Удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа болохоор түүнд өгөх бэлэг энтер гээд хийх юм их вэ. Миний охин тэгвэл ааваасаа мөнгө аваад яв. Гэхэд цэлмэг өсрөн босоод аавынхаа хазар дээр унсчгээд нүүр дүүрэн инээсээр өрөөнөөс гарч чадхад миний ханаа охиноо хит эрхлүүлсээр байгаад балалчих вэ дээ. Химэн санаа алдахад яалаа гэж дээ ханаа. Миний охин чинь чи бид хоёрын бодсноос ч хэрсэн юм шүү дээ. Ингээд ахин эхнэрээ тэрвэв. Удалгүй цэлмэг дүүгээ хүргэж өгөхөөр дагуулan гарахад солонго нэгэн жижиг цаасыг нуглан охиныхоо дэрэн доогуур хийж эхлэв. Тэр өдөр цэрэн солонго хоёр анх танилцсан өдрөө юу хийж байснаа дурсан бүгдийг нь дахин хийсэн ба кино үзэн хоол идэж мөн олон ч газраар явна дурсгалын зураг татуулж үнэхээр дурсамж дүүрэн өнгөрөв. Оройн алдад тэд нэлийн үнэтэй газар орцгоон цэрэн тусгай захиалгаар хийлгсэн дарс тавьчруулж ууж эхлэх үед солонго нөхрийнхөө цээжийг дэрлэн ямар гоё өдөр вэ? Үүрд ийм байгаасай гэж хэлэхэд хацрыг нь даган нулимс урсхийг цэрэн харсангүй. Чимд хүсвэл өдөр бүр би ийм байлгаж чадна штэ. Солонго санаа алдан тиймээ цэрэн би чамд энэ бүхнийг хэлэх ёстой байх. Хэлэх цаг нь ч ирсэн. Гэхэд цэрэн чангаар инээн түүнийг чанга тэрвэрч чи минь надад хэлээгүй үлдсэн байна гэж юу? Алив хэлэлдээ хатагтай минь химэн гिचигдэв. Яг энэ үед цэрэнгийн утас дугаарч ярихаар бослоо. Төд бодолгүй баяртайгаар гүйн ирж солонгыг тэрвэрэн хайрт минь хоёлаа манай ажил дээр халтгаа очиодох тийх үү? Гэхэд цаатах нь гайхаж яах гэж байгаа? Тэнд нэг ажил байна. Чам таалагднаа гэд тэд тэндээс гарлаа.
Солонго цэрэн нарыг дөнгөж хаалгаар орж ирэхэд цэрэнгийн туслах дондог гих залуу тосон авч дагуулсаар дээш гарч цэрэнгийн өрөөнд ирэх үед цэрэн солонгын нүдийг таглан "За, хайраа, үүнээс цааш чи харж болохгүй шүү" хэмээн хөхөрлөө. Өрөөнд ормогц тусгай бэлтгэсэн хаалганы өмнө ирцгээхэд "Захирлаа, энэ хаалганы түлхүүр та өөрөө нээж үздэй" гэхэд цэрэн нэг гараараа эхнэрийнхээ нүдийг хаасан хэвээр нэг гараараа түлхүүрийг аван хаалгыг нэмэгц өөрийн ирэхгүй дуу алдхан тэр. "Хүүшээ, надад харуулахгүй юу харцгаа таг болчихов доо. Алив" хэмээн цэрэнгийн гарыг өөрөөсөө түлхэн холдуулсан эмэгтэй мөн л хөшөж орхилоо. Учир нь тэдний өмнө солонготой усны дусал луган адил харагдах хиймэл хүн буюу манекан өөдөөс нь харан зогсон байхаж. Энэ бол солонгын хар багаасаа мөрөөцөөр ирсэн хүсэл бөгөөд цэрэн яг энэ өдөртөл зориулан гадаадаас захиалан хийлгэснийг мэдсэн солонго манеканыг тэврэн авч чангаар ойлгохыг хараад инээмсэглэлээ. Солонго цэрэнг тэврэн цээжинд нүрээ наан баярын нулимс харуулслын нулимсаа холин байж "Баярлалаа чамда. Хүслийг мань биелүүлж өгсөнд үнэхээр их баярлалаа. Одоо надад харамсах юм алгаа." Цэрэн нулимсыг нь алгаараа арчин "За, миний хайр, юунд нь ойлгов дээ. Нэр чи түрүүн юу хэлмээр байна гэдээсийн одоо хэлж болох уу?" гэхэд солонго толгоос ихсрэн "Түрүүн бол хэлэх зариг байсан юм а. Одоо бол алга" гэлээ. Тэр шөндөө солонго ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн ба үдсэн эмч нар шуудал сэхэн амьдруулах тасагт хэвтүүлжээ. Энэ үед солонгын төрсөн дүү болох зулаа цэрэн дээр ирэн төр уулзахыг гуйсанд тэд явсаар түүний өрөөнд орлоо. Зулаа бол энэ эмнэлэгт эмч хийгээд удаж байгаа бөгөөд мэдлэг чадвараараа олон танигдсан нэгэн. Зулаа өрөөндөө орж ирмэгц цэрэнг тэврэн аваад цорхиртол уйлж гарахад цэрэн өөрийгөө хүчлэн байж зулааг суудал суулгаад өөдөөс нь харан "Энд яг юу болоод байгааг үннээр нь хэлдэ. Та хэд надаас нэг юм нуугаад байна да." Зулаа арайхийн тайвширч шургуулганаасаа нэгэн хавцтай зүйл гарган түнд сарваагаад "Аха, ихч хавдартай. Бүр амь насанд нь тулсан тийм хүнд хавдар. Би эмчлүүл гэж зөндөө ятгсан ч даанч үгэнд ороогүй. Их мөнгө хэрэг болох байсан учраас гэр бүлээ зовооморгүй юм" гэсэн. Цэрэнгийн царай бараан толгоогоо хоёр гараараа бацлан "Үгүй хэлгүй дээ. Яагаад?" хэмээн шивнэж байснаа үндийн "Тэгээд яагаад чи надад хэлчихэж болоогүй юм бэ?" гэж аргаа барсан өнгөөр асуухад зулаа доош сөхрөн сууж "Хэлэх юм бол би цагаасаа төрүүлээд явна шүү" гэдээсийн. "Гэхдээ миний түн буруу ахаа" гээд ахин уйлж гарахад цэрэн татан босгоод "Одоо тайвширдаа. Гарцгаая" гээд өрөөнөөс гарлаа. Солонго удалгүй ухаан орсон ба цэрэнг олж хараад гараас натхан уйлахад цэрэн гарыг нь хазартаа наан юу ч ярилгүй ширтсээр сов. "Намайг уучлаарай. Үнэхээр та нартай хайртай болохоор үүнийг сонгосон" хэмээн арай ядан хэлхийг нь сонсоод цэрэн төвчилгүй асгаруулж эхлэв. Солонго нөхрийнхөө нулимсыг арчин "Битгий хуйлдаа чи минь айл гэрээ эзэн аав хүн шүү дээ. Хоёр хүүхэдтэй дэм бол чамгүй бол тэд минь яах юм" гээд нүдээ анив. "Бурхан минь, намайг тэдэнтэй мань үлдээж өгөөч. Надад хийгээг үлдсэн зүйл зөндөө байгаа" хэмээн тэр шөндөө шивнэн залбирсаар солонго амьсгал хураажээ. Уг явдлаас хойш 2 сар өнгөрч зуны эд халуун ноёлсон нэгэн өдөр зулаа ажлаа таран явсаар цэрэнгийнд ирэв. Гэрт орохдоо цаанаа л нэг сэрүү татсан зэврүүн байх бөгөөд гэрт өрөөндөө шал гүлийн сууг цэлмэг охноос өөр хүн байсангүй. Зулаа түүнтэй юм ярих гэсэн боловч охин хариу огт хэлэлгүй доош харан суусаар байсанд зулаа хоол хийхээр болж галтгооны өрөөнд орлоо. Игч солонгыг өнгөрснөөс хойш охин нь хичээлдэж явалгүй хачин гүлийч гэсэн амтан болж орхисон ба удалгүй төгсөх шалгалтанд өгсөн учраас зулаа түүнийг загнах харагдах хослуулан чирсээр арай хийн өгүүлжээ. Даанч цэлмэг охин сансан оноондоо хүрч чадаагүй билээ. Уг нь охин энэ жил 12 дугаар ангиад төгсөж 9 дугаар сараас Солонгост байдаг алдартай загвар урлалыг сургуульд орох төлөвлөгөөтэй байсан ч гинтийн үйл явдал тохиолдон охины сэтгэл зүйд хүнд туссан ажээ.
Зулаа хар шүл халуун цай чанаж цэлмгийн өрөөнд ороход охин ямар байрлалтай байсан яг тэр янзаараа сууж байлаа. Цэлмгээ эгчийн дүү халуун шүл уучих. Охин түүн рүү харснаа буцаад доош харахад зулаа урдхан талд нь ширээн дээр тавиад өрөөнөөс гарах гэснээ болж охиныг эргээд суув. Миний дүү зүгээр эцтэй гихт нь толгой дохов. Хэдийгээр бид хэдээд хүнд хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн чи ирээдүгээ бодоод хүчтэй байх хэрэгтэй шүү дээ. Игч маань ээж чинь цэвэн та хоёрыг сайхан амьдраасаа гэсэндээ л тэр бүх өвчин зовлонгоо төвчж ямсан юм шүү. Чи яаж ээж байгаад хэлнийхээ шалгалтандаа тэнцээж өөрийнхөө хүссэн сургуульд орох хэрэгтэй. Цэлмэг түүн рүү муухай харсан ч юм хэлсэнгүй зулаа босоож өрөөнөөс гарлаа. Цэрэн ажлынхаа өрөөнд ганцаараа ширээд ирлэн суух ба өмнөх ширээн дээгүүр нь хоос архины шилнүүд дүүрэн хөглөрнө. Эхнэрийгээ байхгүй босноос хойш тэрээр хагас ухаанаа гээсэн мэтэл явах бөгөөд гаднах төрөх царай зүсээ гээж игээл амьд сүг мэтэл болжээ. Гэртээ байхаас илүү ажил дээрээ арх уун тасарч унахыг хүсэн завсар зайгүй бөмбөгцөөр гэр оронд нь юу болж байгаа үр хүүхдүүд нь хаана яаж байгааг ч мэдэх юмгүй осолтгүй л амьсгалсаар өдөр хоногийг өнгөрүүлнэ. Хаяа нэг дондог орж ирэн өрөөг нь цэвэрлүүлж түүнд хоол цайдаг хүлээгч тэрийг мэдэж байгаа ч юм алга бололтой харуусал гашуудлын нулимс нь аль хэдийнэ ширгэж хатсан гэлтэй. Цэрэн өндийн цонхон дээр очиж гадагш харлаа. Аз жаргалтай хосууд бяцхан үрсээ хөтлөн алхацгаах нь атаархлыг нь төрүүлнэ. Цонхоо томоорны толгоогоо гарган цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалав. Ийм сайхан байдаг үлээ. Гадагш гаралгүй их жудачтэй. Гараад ч яах юм бэлээ. Хаачих юм. Тэнгэр яасан сайхан байна. Хань минь чи хаана байгаа бол? Би энэ дээрээс үсрүүл чам дээр очих байх та. Ингэж бодсноо инээмсэглэн цагаа тулахаар эвгүй хог байна л шүү. Зүрх хүрэхгүй. Гэхдээ чамгүй ингэж амьдарч байснаас үхчихсэн нь шулуухан байх. Цэрэн эргэж ширээн дээрээс бүрэн дуусаагүй байсан тал шилтийг аван нэг амьсгаагаар залиглав. Өрөөнийхөө хаалгыг дотроос нь төгжин цонхон дээрээ очин улам томоор дэлгээд хоёр хөлөө гадагш гарган унжуулан суулаа. Түүний өрөө 7 давхарт байдаг бөгөөд үдэш болж хүн амьтны хөл татарсан харагдана. Өөдөөс харсан барилгын цонхоор нэгэн эр тамхи татангаа түүнийг ихэд гайхсан шинжтэй харж байхтай харц толов. Өнөөхөр шоолонгүй янзтай жумалзан гараа зангах нь түүнийг хурдан үсэр гэж би бололтой. Хүний мод дуртай навшвэ. Химэн тэрүүхэн хугацаанд согтуу ухаандаа бодоод амжихад ууран дүрсгийн тулж би хоёр гараараа биеэ аажуухан урагшлуулав. Хүйтэн цэвдэг энэ орчлонд ойр ганцаар үлдсэн мэт санагдаж ахаад жаахан урагшлах үед хаалга тогших мэт чимээ гарч цочсондоо золтой л унчихсангүй. Арайхийн буцаж өрөөнд ороход хаалга тогших чимээ ахин гарлаа. Цэрэн өрөөнийхөө хаалганд дөхөн очиж чимээ чагнасан ч юу ч үл дуулдахад ажил дээр хүн үлдсэн байх ёсгүй дээ. Манай ч ахаас өөр хүн одоо ийм арай болж байхад энд ингээд дуу чимээ үгүй тэгээд хаалга тогшно гэж юу? Химэн гайхснаа найган говьсаар хаалган дөхтөл тогших чимээ ахин гарч манер зог тусхан тэр. Учир нь чимээ урд нь биш арт нь дугарч байх нь тэр. Цэрэн аажуух нарыг эргэн харж өрөөнд доторхыг нэгжин харсан ч нүдэнд торох юм алга. Ийш тийш гүйлгэн харсаар хананд байх модон хаалган дээр харцсан тогтоодгоо. Энэ дотор түүний ихнэртэй бэлэг болгон авч өгсөн өнөөх манекан бие бөгөөд солонгыг өөд босноос хойш нэгч нээж хараагүй юмсанч. Харсан ч тэр манекан солонготой тун адил тул түүнийгээ өгүүлэх шанал нь нэмэгднүүл гэхээс хасагдахгүй мэдээж хэрэг байлаа. Цэрэн шүүгэнүүдээ өнгөчсоор түлхүүрийг олон өнөх хаалгандаа ойртон очоод чиний минь сүүлийн бас насны хүсэл байсан. Тэр намайг дуудаа юм болов уу? Цэрэн бодлоо шоолн жуумалзан түлхүүрээ аажуух нар чоожинд хийн эргүүлээд хаалгыг нээлээ. Манекан өнөөх хөл янзаараа зогссоор байх хийгээд үл ялэг ягаан дуу гэмээр нүдэн яг л түүнийг ширтэж буй мэд харагдахад манер тэсэлгүй доош сөхрөн суугаад хингэнүүлэн уйлж гарчээ.
Зулаа ажлын цаг тарвуугүй юу яаран гарч цэрэнгийнх рүү явв. Гэртээ ганцаар амьдардаг түүнд гэрлүүгээ яарад байх шалтгаан байхгүй болохоор тэднийхөө яарч буй энэ. Тэглээж одоо юу болоод байгааг ч үл мэдэх цэвэн хүүг стацвал аав охин хоёрт юу юунаас илүү хань болох хүн хэрэгтэй тул зулаа ажлаа тараад л яарна. Замаараа дэлгүүрт орж жаалж уул юм саван гэрт орж ирэхэд цэлэмгийн ганц дотны найз болох Амина гэх охин ирж гисэн байлаа. Зулаа Амината минд мэдэн цэрэнгийн өрөөгөө шагаахад мөн л ирээгүй байсанд хоол хийхээр галтгооны өрөө рүү явв. Амина цэлэнгийн хажууд суун элдв зүйлсээрэн түүнийг хөгжөөх гэсэн ч охин барагтай л бол дуурахгүй суусаар байх ажээ. Амина цэлмэг хоёр нэгдүгээр ангиасаа өдийг болтор нөхөрлөж буй найзууд бөгөөд амьдралын бүхий л мөчүүдэд нэгэндээ жинхэнэ түшиг болцгоон уйлахтаа уйлж энийхтэй инээж яваа амьдралын найзууд гэхэд болохоор болсон юмсан ч. Амина бол ангидаа төдийгүй сургуультай алдартай сурагчдын нэг бөгөөд өндөр гойлог бие, урт ус, хасын цагаан царайд нь үеийн хөвгүүд нүд унган хаа явсан газар нь харуулдагч түүнд цэлэмгээс чухал юм гэж үгүй мэтэл аашилдаг билээ. "Наа чи юм ярил да. Би бүр ганцаараа ярьсаар байгаа солиорхон байна" гэж цэлэмгийн үсийг хоош илгэхэд охин доош харсан чихтэй мөрөө хавчав. Амина түүнийг хоошин даран хэвтүүлээд "Миний найз жаахан унтчихаа. Наад царай зүсэнийг талент харчихдаг ч болоосаа хүн цочхоор л болцгож. За, алив нүдэ андаа." Цэлмэг удалгүй унтаад өгсөнд Амина шүүрс салдан цэлмгийг хучаад галтгооны өрөөнд орон зулаад хоол хийхтэн тусалахаар очив. Цэрэн нэг ухаан ороход шалан дээр хэвтэж байх өгөөд өнөөх манеканы дээрг твтэж байгаагаа мэдээд арай хин үндэж сумагц толгоо нэргэн хаагарах нь гэлтэй өвтгөн төвхтэй. Өөрөө үндэж чадахгүйгээ мэдээд халаасаа тэмтчихсээр утсаа олон дондог руу залган дуудахад цаадхан төд удалгүй орж ирээд "Юу болсон бэ дарга?" Гэхдээ ширийн дээрх ёроолороо байх шилдээ рүү гар занган догхоход учрыг нь шууд л ойлгосон залуу ухсхийн авчран цэрэнгийн гар татгуулахад нэг амсгаагаар ууж орхиод хоосон шилийг нь сарваалаа. Ухаан санаа нь арай л дээрдсэн тэрээр үндийн манеканыг ахин нэг сайн харав. Хөлөөсөн толгой хүртэл нэг ч сөм үлдээлгүй яг л адилхан хийж. Цэрэн гинт нэгийг санан дондгийг дагуулсаар өрөөнөөс гарч одлоо. Оройн хэрд цэрэн буцаж ирэхдээ солонгын өмсөг дуртай хувцас зүүж хэргэлдэг эд юмсыг нь цүмийг нь авчирсан байх ба сүүлд эхнэр нь ямар дүр төрхтэй байсан яг тийм болгон хувирахаар шийджээ. Гэхдээ ганцаараа тэрээр ажлын цаг дууссан хүмүүсийн хөл хөдөлгөөнд тасархыг хүлээсээр хамгийн сүүлийн хүн явах үед гарч доод талынхаа дэлгүүрээс ганц шил арх аван өрөөндөө ороод нам төгжин ажилдаа шуурхайлан орлоо. Цэлмэг охин сэрээд халуун шүлэн умагцаа буцаад унтаад өгөхөд Амина гэр өдөө явж зулаа охины хамтаар хоцров. Цэлмэг сэрэг шинжгүй унтаж байхыг үзээд тайвширч цэрэнгийн өрөөнд явж орлоо. Эзэн нь нэрийг удсан өрөө ханхайн цаанаал нэг тухгүй санагдахад мөсгийн өрөөнөөс гарч охины өрөөнд орж тэнд унтахаар болов. Энэ хоёр өрөөнөөс гадна цэрэнгийн ажлын өрөө гих дотор талдаа хоосон сандар ширээ мөн суурин компьютероос өөр юу ч байхгүй цоочтой өрөө бий бөгөөд энэ өрөөндөө цэрэнч ховорхон орж харагддаг тул гэр бүлийнхэн болон зулаа тэр өрөөнд барагтай л бол ордоггүй орнч гэж бодож байгаагүй юмсанжээ. Зулаа элдвийг бодон хөвцсээр нэг мэдхэд л нам унтаж орхиж. Цэрэн юу хийж байгаагаа өөрөө ч мэдэлгүй хитэн цаг манеканыг бодож хувцас өмсүүлсээр шүн дунд болох үед сая нэг юм дуусав. Авч орж ирсэн шилтэйгээ уусаар хоосолж өөрөө ч мөн нилээд цогтож ухаан санаа нь хааныг орж гарна. Нэг мэдсэн тэрээр амьгүй манеканы хумс хурууг бодож гоён эгээл солонг шиг болгохыг хичээсээр байлаа. Яагаад ингэж буйгаач өөрөө үл мэдэн ажилласаар дуусаж хоош алхан ажлынхаа үр дүнг нүд унган хаарлаа. Үнэхээр түн шиг болж тэрээр ахаад л доош сөхрөн суугаад мэлэмрүүлж гарах нь тэр. Утасныхаа тасралтгүй хангинах дуунаар арай ядан нүдэ нээсэнээр гараа явуулан тэмтчихсээр арай хин олж аваад чихэндээ барьсан ч амнаас нь үг гарсангүй. "Байна уу цэрэн ахлахаа? Та амьд уу? Би Минжээ байна."
Цэрэн дуурахыг оролдсон ч хил тагнаа наалдвуу гэлтэй олигтой аваач гарсангүй. Яасан? Шаардчихсан хэвтэж байгаа эцтэй. Мэднэ таныг. Би удахгүй очлоо. Ажил дээрээ байгаа эцтэй та. Химэн хөхрөөд утас салав. Минжээ боол түүний ажлын газрын бүсгүй бөгөөд анх түүнийг энэ газар ажилд орохоос л түүнд туслан өдий болтол нь хамт байж ойлгож ажилдаг байсан ажилтан боловч солонгод тэрээр үнэхээр дургүй юмсанж. Харах болгондоо цэхэлзэн элдв үг чулууддаг түүнд ч хань солонгонч дургүй гэдгийг цэрэм мэддэг боловч тоож байгаагүй ажээ. Учир нь тэрээр Минжээг зүгээр л ажлын сайн найзууд хамтрагчид гэж итгэн боддгийм. Гэвч төрөлхийн нуруулаг мөн өндөрч боловсралтай нөхөрт нь шунах эмийн харцыг солонго эмэгтэй хүний савнгаараа мэдсэн ч түүнийг хизээч цэрэнд ил болгож байгаагүй билээ. Цэрэн арай ядан өндөөж манекан байх жижиг өрөөгөө хаан төгжээд өрөөгөө цэвэрлэж гарав. Удалгүй ч Минжээ ирж тэд цай ухаар доош бууцгаан 3 давхарт байрлах намуухан аяг гიშгэлсэн хоолны газарт орон сууцгаалаа. Минжээ түүний царайг харан шогшорсноо. Иш ахлах миндээ таа ч уг нь ингэж явах хүн биш л юмсан да. Наад царай зүс чинь бүр гундчхаж танд юу тохиолдсныг мэдэж байгаа л да. Гэхдээ та ийм байдалтай байгаад байж болохгүй штэ. Зун болж байна. Ятад чөлөө энэ төр аваад ойрхонч болов салхинд гарч жааханч болов сэргэлдэ. Гэхэд цэрэн юм хэлэлгүй нэг зүгтээ гүлрэн суулаа. Бүсгүй түүний үсийг нь хоош илбэнгээ хацрыг нь чимхэн инээмсэглээж хэдийгээр солонгоогч нас барсан ч та болон гэр бүл чинь амьд яг одоо амьдарсаар байгаа шүү дээ. Та тэднийхээ төлөө амьдрах ёстой гэж бодож байна. Яг энэ үед тэдний захиалсан хоол ирж Минжээ яриха болоход цэрэн сая нэг уужран хоол өдөө тэмүүллээ. Ойрт халуун хоол идээгүй архиар өөрийгөө угжин түүнтэй хань нөхөр хийж явсан тул ихэд шунам хайран идэнэ. Тэдний зэргэлдээ ширээн дээр нэгэн залуу ир жаах охиноо хоолн суух бөгөөд түүний царайнд ихэд сэтгэл хангалуун байгаа нь нэв чувд харагдахаар ажээ. Хоолноос халбагдан охиныхоо аманд хийгээд бовурж ажиллах хацрыг нь үнсгэд бяцхан охин жаргалтайгаар хот хийнээд алдах нь өхөөртмөр гэж жигтэйхэн. Гинт цэрэнгийн нүдэнд нулимс дүүрч хоёр хацрыг нь даган доош хориг саадгүй асгарав. Ингэхэд би чинь энэ орчлонд ойр ганцаараа биш шүү дээ. Би чинь инхри бяцхан хүүтэй. Бас амьдрал минь болсон охинтой аав хүн шүү дээ. Яагаад энэ хэд хоног тэднийгээ таг мартчихсан байв да. Тэр хоёрт маань ч бас хэцүү байж таарна шүү дээ хөөх юм. Хүн маань ч яах вэ? Хараахан хорвоо ертөнцийг таних болоогүй дөнгөж 5 настай. Хараа охинд маань цэрэн угсгийн босоож Минжээг тэрэн чамд баярлалаа. Надад дутаж байсан ганц зүйлийг маань чи сануулж өглөө. Үнэхээр их баярлалаа. Ингээд цааш яран аав охин хоёрын дэргэд хурч очоод хүссэн зүйлээ идэж уугаарай. Охиндоо хүсснийг нь авч өгөөрэй. Би тооцоог нь хийчихнэ. Одоохондоо ингэж л тус болох байна гэж хэлчихэд гүйж одоход залуу араас нь гайхан харсаар хоцров. Хацар нь улааж орхисон Минжээ нэмсэглэн сүртэй гэдг нь нэгэнт үгүй болсон хүний араас 1000 уйллаа гэд босоод ирэхгүй мэдээч штэ. Тимээс үлдсэн нь жаргах нь зүй ясны жам. Таныг заавал өөр юм болгоно да гэж шивнэн ширээнээс бослоо. Цэлмэг нүдэ нээхэд нар нилээн дээр хөөрч гадаа ид халуун болсон байсанд босож цонхооны цэвэр агаараар цээж дөрөн амьсгалав. Өчигдөр унтаад одоол сэрж буй тул би энэ ихэд чилжээ. Охин гараа алдлан сунаан өрөөнөөс гарч галтгооныхоо өрөөнд ороход зулаа ихчин түүнд цай бэлдэн үлдээсэн байхыг үзээд ихчигээ өрөвдөх шиг болжээ. Энэ бүхэл өдрүүдийн турш түүнд хань болж сэтгэл санааг нь засахыг хичээж байсан хүн бол ганцхан зулаа ажээ. Харин аав нь огт үзэгдээгүй. Тэрээр энэ хугацаанд анх удаа аавдаа гомдох шиг болов. Одоо түүнд үлдсэн ганц түшиг толгуур нь аав нь боловч сүүлийн сар шахам үзэгдээгүй билээ. Цэлмэг гинт дүүгээ маш ихээр санаж буйгаа мэдэрч өвөө эмээг их рүүгээ явхаар шийдэн хуцлаж байх үед нь Амина ирж тэд хамт гарцгаалаа. Амина охин ойрд олсон сонин хачин болон хөгжилтэй зүйлсээр түүнийг инээлгэх бөгөөд өнөөдөр түүний царай зүс хамаагүй дээр байгааг ч хэлв.
Цэлмэгт үлдсэн бас нэг үнэт эрдэнэ нь түүний ганц найз Амина гэдгийг мэдэрч түүний гараас чанга атхан замын турш найзууд нэгнийхээ гараас тавьсангүй. Зэ охиноо үдсэн өвгөн эмгэн хоёр тисэлгүй мэлэмрүүлэн хоёул ингэртээ тас тэврэн уйлалджээ. Охин минь дээ, хүрээд ирэхгүй яагаав дээ. Өвөө эмээ хоёр нь зөндөө саналаа шүү дээ. Уучлаарай охиныгоо. Одоо ахиж та хоёроос холдмооргүй байна. Ингэж уйлахт нь өвөн санаа алдан одоо битгий уйл да охин минь. Зовлон гэдэг хилж ирдэггүй, хийсэж ирдэг. Бурхан хүнийг хиттэрхий жаргалтай байхаас өмнө хэсэг зовоож нүгэл буйныг нь тэнцүүлдэг юм гэсэн. Гээд толгойг нийлв. Игчийнхээ үр дээр суун ингэрт нь наалцаар суусан дүүн удалгүй унтаад өгөхт нь орон дээр хэвтүүлэн тэврэн хэвтэж байх үед цэрэн гаднаас ороод иржээ. Гэр бүлийнхний халуун дулаан уур амьсгал баярын нулимсыг харж суусан Амина золтой л уйлчихсангүй төвчсээр л байлаа. Охиноо тэврэн уйлах цэрэнг хадам аав нь үнэрлэн иш хүн минь дээ. Одоо тайвшир. Хэд хоног энд хон амар төрөх өгөх нь хорвоогийн зам юм хойно химэн хилж байвч өөрөө тэсэлгүй уйлж буйг хин харсан хүн бүхэн уярмаар бас уйлмаар санагдах бизээ. Оройн хэрд гэртээ ирсэн цэрэн дондгийг дуудан хамт явж өнөөх Маникана гэртээ авчирч ажлынхаа өрөөнд орууллаа. Үүнийг хүүхдүүд болон хадмуудтай харуулахыг үнэхээр хүссэнгүй тул өрөөг нам төгжин түлхүүрийг нь далдгийн нуув. Хэд хоногийн дараа цэрэн рүү минжээ заалгаж ажлынх нь ойрхон салхинд гарахаар болцгоосныг дуулгаж түүнийг хамт явахыг ятгаж гарчээ. Цэрэнч зөвшөөрөн маргааш таарахаар болж ойр зуурхан юмсаа бэлдэж байхад нь зулаа ирж таарав. Ах нь маргааш ойрхон ажлынхаа хүмүүстэй салхинд гарнаа. Харин миний дүү хоёр дүүгээ заваараа харж байгаарай. Ойр зуурын юм хэрэг болвол ах руугаа шууд хэлээрэй. Гэхдээ зулаа толгойд охин инээмсэглэв. Цэрэнгийн санаа сэтгэл дээрдэж царай зүсэн ч ил дүнг орж буйд бүсгүй дотроо үгээр илэрхийлгийн аргагүй баярлаж байсан юм. Аха, цэлмэг өнөө орой Амината цог нэг тийшээ явна. Тэндээ хон гэд байсан шүү. Танд хэлээг юм уу? Цэрэн духаа алгадан Өнөөрэ тийштэй. Өчигдөр хийснийг нь би мартчихаж ангийнх нь хүүхдийн төрсөн өдөр гээдээсэн. Гэлээ. Оройн хэрд цэлмэг явхаар болоход цэрэн түүнд хүний нүд хариулан сэмхийн өөрийн картыг өгөөд үнсэж за болгоомжтой яваарай да. Ганц хоёроос илүүгүй хонов зав химэн загсаар гаргаж өглөө. Түүний гарч ирэхэд нь хүлээж ядсан Амина хөөшөлдөө орчхоод ирнэ гिचгээд яас удадгийн алив хурдлаа гэсээр суугдан тэд яран алхацгаав. Тэр хоёр ангийн дарга халуун гэх охины төрсөн өдөрт урагдсан бөгөөд халуун бол боломжийн амьдралтай айлын том охин тул дутх зөөлгүй өссөн боловч түүнийгээ дагаад хүүхдүүдэд өнгөрөн гайхуулах хувцлалт эд хэрэглэлээр бусдтай өөрийгөө харьцуулдаг зан ааштай хүүхэд ажээ. Төрсөн өдрөө нилээд сүр дуйлаантай элбэг хангалуун хийхийг хүсдэг гэж хавраас хойш яриад байсан агаад яриад байсан өдрөнч ирсэн тул мань хоёрыг урьжээ. Цэлмэг Амина хоёр халуунтай хэдийгээр нийлдэггүй боловч ангийн даргаас гадна хийх юмгүй уйдцгаасан тул тийш очихоор шийджээ. Тэдний хотын төвд олон өрөө гой байранд байдагч энэ удаад хотоос жоохон зайтай байдаг лагерийнхаа байшинд урьсан тул охид тэрэлж явдаг автобусанд суун алайх орж тэндээсээ унаа олон хурч очиход тэднийг санаанд оромгой орчин угтав. Цэвэрхэн засаж янзалсан томоо хашаанд хоёр давхар ханхгар том байшин байх бөгөөд тэднийг явсаар байшинд ороход зочны саруулхан том өрөөнд зүсэн зүйлийн амттан дүүрэн өрсөн ширээ засаж хоёр талаар игнүүлэн тавьсан сандлууд дээр ангийнх нь хүүхдүүд бөгж хам суух ба мөн халууны найзууд гих хідэн үл таних хүүхдүүд ч харагдана. Халуун тэр хоёр дээр гүн ирээд тэврэн авч ашгүй дээ та хоёрыг л хүлээж байла. Өнөөдөр жинхэнэ дураараа бас хүснээ хийж болно. Энд бидний 20 цагдах хүн байхгүй. Манай нэг ах л байгаа. Тэр бид хэдийг харж байх үүрэгтэйж би түүнийг нүдэнд үзэгдэх хэрэггүй шүү гэж анхааруулсан болохоор санаа зовлтгүй шүү. Химэн инээд алдахад хүүхдүүд дор бүрнээ шуугилдаж гарчээ. Цогт гих махлаг байнд тэднэрт ойртож ирэн манай ангийн 2 мис ирчгэж өрөө ингэж хашгирахад хөвгүүд даган ойрлолдов. Халуунаа хөмсгөө зангидан "Гүй өрөө би тэгээ чамд шолом шиг санагдаад байгаа мó. Төрүүнээс хойш хүн энд байхад хүн тоогоогүй байж
гэж уурслаа. Халиунаа дотроо цэлмэг болон аминаад сэмхийн атаархдаг болоод удаж байгаа. Хэдийгээр хамгийн үнэтэй хувцаар гангалж хамгийн сүүлийн үеийн гих тодотголтой бүхий л эд хэрэглэлийг хэрэгэлдэг хэдийж яагаад ч юм ангийнхан нь цаашлаад сургуулийн хөвгүүд амина цэлмэг хоёрт нүд унган шохоорхдаг ажээ. Нарийн учрыг мэдэхгүйж хоёр охин гар бөмбөгийн сексэр хичээллэн өндөр гойлог болж буйд халиун дуурайн явсан ч мөн л урдын адил байсаар байсанд хоёр охинд сэм атаархан хорсдгийг амина цэлмэг нар яаж ч мэдэх вүлээ дээ. Удалгүй хүүхдүүд нүүр хагарцгааж танихгүй нэг нь таньдаг нэгэнтэйгээ танилцсан хэдэн үг солилцож эхлэхэд ангийн эдэр гих хөвгүүдийнхээ донд бусдаас агооц сурлах спортоор ялгарсан нуруу царай зүс сайтай залуу хөвгүүн цэлмэгт амттан шимттэн дөхүүлэх зураа яриа үсэх гэж оролцсон ч цаатах нь нүүр өгсөнгүй. Тэр өдөр хүүхдүүд ястай л нэг дураараа дөргөн дунд чөмгөөрөө жиргсээр үдэш болж явахныг нь харахаар болоход цэлмэг амина эдэр гурваас гадна 4-5 хүүхэд үлдэж төрсөн өдрийн үдшилгээ үргэлжлүүлэхээр болов. Намуухан аян дээр хэсэг бүжиглэж байснаа төрсөн өдрийн эзэн халиуны санаачлахаар бүгд нуугдаж тоглохоор болжээ. Эхний ээлжинд эдэр хайхаар болж хүүхдүүд нуугдахаар том байшингийн дотор ийш тийш гүйлдэж гарахад цэлмэг дээд давхарлуу үгийн гарч хаалга бүрийг татаж явсаар хамгийн болонд байсан өрөөний хаалгыг татан ороод дээгүүрээ цээж нүцгэн зогссон халиуны ах гих 20 орчим настай болов гэмээр эртээ халц таарчглаа. Мань ирч гүйн орж ирсэн охиныг хараад хэсэг алмайран зогссноо өөрөөсөө ичиж буй ямар ч шинжгүй түүнчлэн цэлмгийг ирээ цэргүүгээр ширтэж гарахад охин буцан гарах гэтэл эдрийн эхний хүн олдлоо гэхтүү ойрхон гарах нь тэр. Аль үешэдэ химэн хүй гэхийн завдалгүй өнөөхөр цэлмгийг татан хөшигний араар оруулчихав. Эдэр өрөөнд орж ирэхэд халиуны ах аргалан гаргачихав. Удалгүй эдэр хүүхдүүдийг олсоор ганцхан цэлмэг олдсонгүй тул алтан загас болсныг нь мэдэгдэн хашгирлаа. Цэлмэг нуугдсан газраасаа гарч ирээд танд баярлалаа гээд гарахад өнөөхөр жаахан охинд нүд унган шүлсээ гоожуулсаар үлдэв. Цэрэн Минжээ хоёр элдвийг хүүрнэн суусаар цаг орой болоход цэрэнгийн гэрт эрсцгээлээ. Минжээ гэр доторхыг хармагц дуу алдан хөөх манай ахлагч үнэхээр сайхан амьдардаг юм байна шүү. Солонго игч энд ёстой жаргадаг байсан байхаа химэн чангаар ярих нь цэрэнгийн цухлыг төрүүлэх хэдийч юм догорсонгүй. Минжээ түүнд гарынхаа хоолыг хийж өгөн дэлгүүрээс авсан шил дарсаа гарган тулган ууцгаав. Цэрэн хоёр хүүхдээ явуулчаад өөр эмэгтэйтэй инхүү наргин суугаадаа санаан зовж ичих боловч Минжээ гим хоргүй ажлын газрын охин удахгүй явчих болохоор гайгүй эцтэй гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулна. Харин бүсгүй огт өөрийг төлөвлөн сэм жуумалцсан суусаар тэд нилээд хідэн хундаг дар сууж дуусгаад цэрэнгийн нүүр улаа бутран санаа зовоож байсан бүх бодлууд нь ормөргүй бололтой яриа нолшрон нилээд халамцаж ирэх үед Минжээ гадуурхаа нэмэглэн цэрэнд улам дөхөн сууж худал халамцсан дүрэсгэн мөрийг нь налан аяглаж гарах нь тэр. Шөнийн 12 цаг цэрэнгийн ажлын газрын манач ир болох пүрүү гих дөнгөжл 20 гарч яваа болов гэмээр залуухан ир өөрийн үеийн бололтой нэг охинтой нэлууран суух ба ажилд ороод 7 хоног болж буй тэрээр шөнийн ээлжинд гарахдаа өөрийн найз охиноо дагуулan ирээд эзэмгүй газар цагийг хөгжилтөө өнгөрүүлэхээр шийджээ. Пүрүү ажилд орсон эхний хоногоосоо л цэрэн ахлахыг бараг үзэгдэхгүй үзэгдэх тоолондоо шилтэй арх барьчихсан орж явааг олж хараад захиралдаа алтан өргөсөн юм. Бараг л өдөр болгон орж түүнд ажилчдын тэр тусмаа цэрэнг өөрөө бүр давс хачир нэмэн дээш матсаар байсан бэлээ. Пүрүү охины ингрийг задгаалахад цаатах нь эсэргүүцэн түлхэж хүүе тэнгээ хүн харчвал яах юм бэ? Энд хинч байхгүй зөвхөн чи бид хоёр л байна гээд дайрах үед тог тасрав бололтой гэрэл хідэнтэй анивчаад барилгад таг харанхуй болчихлоо. Өө энэ одоо юу вэ? Мөн цагаа олж тасарваа гэж өглөөд уцаа гарган гэрлийг нь асаан ийш тийш тусган шалгаад санаа намарч охиныг харвал түүний үнсгийг хүлээж буй бололтой нүдэн ансан байсанд пүрвэгийн хүсэл дахин ориглон охиныг тэрэн өөртөө наах агшинд тэднээс холгүй хүний сүдэр харагдах шиг болов.
Пүрвээ өсрөн босоод тэнд хэн байна гэж ойрлоод утасныхаа гэрлийг тусгасаар шат руу дөхөн очлоо. Шатны дэргэд хурж очиод гэрлээ тусгаж үзэхэд шатны дээд талд ямар нэг хүн зогсож буйн бүтэг бадаг харагдаад өнгөрөв. Охин дэрэгдэн нэрэн яасан бэ хараа гинт юу олчихвоо чи гэхэд пүрөө дээш зан тэрийг хардаа. Охин дээш харж байснаа. Тэр юу юм бэ? Ямар нэгэн хөшөө юм шүү. Гэхдээ түрүүн харахад юу ч байгаагүй штэ. Хөөе, чи хэн бэ? Өнөөх дүрс хөдөлсөнгүй. Яг л анхнаасаа тэнд байсан мэд зогссоор л. Пүрүү гартаа шалны мод атхан дээш айжуухнаар өксөж эхэллээ. Дээшлэх тусам зүрхэн төгшөвч сониуч зан дээлжээ. Аажуухнаар дээшилсээр нилээн дөхөх үед өнөөх дүрс урагш хөдөлж барьцаалтан сандарсан залуу гэрлээ нүүр өөдөн тусгаж харснаа муухай орлон буцан доош гүйх гэхт нь өнөөх зөөл огцон хурдаар гүйцэн барьж аваад агаарч саралзуулсаар өргөхийг доор зогсох охин харанхуйд харсангүй. Хүүе хайраа яасан бэ? Наадах чин юу вэ? Гэж шатаар өксөх гэтэл пүрвэгийн барьж байсан шалны мод өнхөрсөөр унаад ороод ирэх нь тэр. Өнөөх охин модыг авахар бүхийтэл хүнд зүйл мөн л өнхөрсөөр унаад иржээ. Охин өөрийнхөө утасны гэрлээ асаан өнөөх унаж ирсэн зүйл рүү тусгаж үзээд барилгын доторхыг цойрааттал хашгираад доош сөхрөн ойчлоо. Хөл дорн төрүүхэн өөрийг нэнгэртэй наан эрхлэлдэж байсан хайртай залуу пүрвэн царайн цэлтэн хөх болж хоёр нүд нь аягнаасаа бүлтрхнүү гэлтэй томорч гөлийн хөвтөж байхыг харсан охин ихэр татан уйлж байтал мөрөнд нь ямар нэгэн хатуу зүйл хүрхэн мэдрэгдэж айжуухнаар дээш хартал нүд нь улаанаараа эргэлдсэн манекан түүнийг өшөө хорсол буцалсан харцаар цоош иртэж байв. Охины уур тэрхэн агшин дүрлзэн шатаж ухсхийн босоод шалны модоо дээр өргөн хамаг хүчээрээ савхад манекан бултан зайлаад охиныг түлхэж орхиход толгоогоо шатны бариулан цохиж газар өнхрөн унав. Шүн дундын үед халууны ах орноос өндийн сэм явсаар өрөөнөөсөө гарч доош бун шатны дэргэд ирэн доош шагаан хаарлаа. Тэрээр өдөр цэлмгийг харснасаа хойш түүнийг бодсоор тэсхээ болон шүн болохыг хүлээсээр шүн болмогц өдрөөс хойш төлөвлөсөн бузар бодлоо гүйцэлдүүлэхээр шийджээ. Хүүхдүүд унтсан бололтой хинч үзэгдсэнгүй доош бун явсаар галтгооны өрөөнд орон бэлүү зүсэж байсан бололтой ширээн дээр байсан жижигхэн хутгийг авав. Цэлмэг шүн дундын үед сэрээд буцаж унтах гэсэн ч яагаад ч юм нойр нь бүр сэргэж орхижээ. Усуумаар санагдаж босох гэсэн ч дотор нь муухайран ярвасаар буцан хэвтээд өгөв. Охид хөвгүүд нийлсэн 7 хүүхэд унтахын өмнө элдвийг хуучилж суудал халуунаа аав ээжийнхээ нүдийг хариулан байж авсан 2 шил гадаад дарс гарган ирж за хідүүлээ ахлахангид ч орлоо бас өнөөдөр янших хүн байхгүй байгаа юм чин уун нэцтэй химээн бусдыгаа уриалсаар зарим нь дэмжин тэд аяглан тойруулж ууж гарчээ. Цэлмэг амина хоёроос бусд нь ерөнхийдөө арх дарс их бага хэмжээгээр амсаж ууж үтсэн байсан ба хоёр охин эсэргүүцсэн хэдий ч төрсөн өдрийн эзэн нь гуйсаар хүүхдүүд ч элдвэр шахсаар хоёр охин удалгүй ухаан санаагаагийн тас үсэрсэн юмсанж. Цэлмэг амандаа яолон ямар муухай юм бэ? Уусны дараа гой болох шиг болсон ч унтаац ирсний дараа ингэж дотор мухаа оригдог гэж мэдсэнгүй. Охин цэвэр агаар амьсгалмаар санагдан арайхийн үндэж цонх үүд хартал цонхны цаана ямар нэгэн хүний бололтой дүрс зогсож байснаа цэлмгийг харж байгааг мэдсэн мэд гялсхийн алга болчихов. Ямар нэгэн танихгүй хүн түүнийг эсвэл тэднийг бүгдийг гаднаас нь нууцаар харж байжээ гэж бодсон охин салгансан гараа явуулан аминаг сэгсрэн дуудав. Яасан бэ? Гадаа тэнд нэг хүн байна. Би тэдийг хараад ах шиг байна. Амина үндийн өрөөний гэрлийг асаан цонхон дээр хурж очин нээж ийш тийш харсан ч нүдэнд торох юм алга. Чи өөр юм харсан юм шүү. Үгүй, намайг хараад цаашаа гүйчих шиг болсон. Хоёр найз хажуутлынхаа өрөөнд унтаж буй эдрийг сэрэн хамт гарч үзэхээр гадагш гарцгаалаа. Хашааг бүтэн тойрч үзээд юм байсангүй тайвширцгаан дотогш буцан орцгов. Цэлмэг Амина хоёр шингийн юм олж уух санаатай галтгооны өрөөлөө явав. Гэтэл төрүүлж орон гэрэл асаасан Амина хашгирахад цэлмэг араас нь гүйн ороход гартаа жижигхэн худаг барьсан халууны ах тэр хоёрыг хараад твдэнгүй ээрч муран "Гүй
Нөгөө юу би шээх гэдэл бишээ юм зүсэх гээл ингэж амандаа бувтнан охины хажуугаар зөрөн гарч дээш шатаар пижигнүүлхэн сонсогдов. Хоёр охин арай тайвширч юм ууж аваад өрөөндөө буцан орцгоов. Цэлмэг хаалгаа төгжээд саяны ах ямар эвгүй юм бэ те? Төрүүн чиний харсан хүн чинь энэ ах биш юм уу? Үгүй арай л өндөр байх шиг байсан да. За унтъя. Амина хүнчлөө толгойд эгөөрөө нүмрэн буруу харан хэвтээд өгөхөд цэлмэг игээл ээждээ загнуулсан бяцхан охин шиг орны болонд чимээгүйхэн суулаа. Түүний бодлоос халиуны ах гэх өнөөх сонин залуугийн дүр харагдаад болсонгүй. Өдрөөс хойш л түүнд нэг л хачин хандаад байсан бөгөөд төрүүхэн гартаа худаг барьчихсан зогсож байсан санагдахад хамаг биеийн зарсхийх шиг болов. Баригдсандаа бандсан ээр дээш гарan өрөөндөө ормогц новш гэж тун ойрхон байсан юмсан. За яах вэ? Чамайг заавал гэж шүд зун шивнээд уцаа гарган өдрөний ив хавгээд арсан цэлмгийн зургийг хармагц дотор нь шатах шиг л болж охины зургийг харан дотроо элдв гаж зүйлс бодон өөрийгөө хангаж гарах нь тэр. Удалгүй ахин доош бун чимээ чагнан гэдсээр охтын унтаж буй өрөөний үүдэнд ирээд чихээ наан хэсэг зогсоод бариулыг нь зөөлөн доош дарахад хаалга төгжээтэй байв. Барьж явсан хутгаараа хаалгыг нь хөшгөөр оролдож дөнгөж ихэлтэл байшингийн хаалга аажуухнаар чихран нээгдлээ. Новш гэж хинбэ бас химэн уурсаад очиж үзэхэд хинч байсангэд гайхан хааж дотроос нь төгжиж орхиод өрөөний хаалган дээр буцан ирэх үед нь гарах хаалга ахин чихран онгойж бандуулдаж манер дороо таг зогсоход хүрв. Хин нэгэн түүнээр дайжигнаадж байх шиг. Эсвэл түүний хийх гэж буй бозор үйлдэлийг мэдчихэд саад хийх гэж оролдоод байх шиг. Гинт түүний инээд хүрэн тэрээр яг л галзуурчсан юм шиг чанга хөхөрч би хийн гэснэл хийдэг аавын хүү шүү. Миний хараанд өртсөн, миний таалалд нийцсэн бурханч бай, чөтгөрч бай, айл нь ч мултрахгүй. Химэн шивнээд хаалга руу очин гадагш гарч хөөй хин надаар тоглоод байгаа юм бэ? Гараад ир. Хайгаагүй юм бол гараад ир. Түүнийг инхүү хашгирч байтал гарч ирсэн хаалга нь тасгийтэл өөрөөс хавгдан хаагдчихлаа. Яг энэ үед л байдал бишцснийг ухаарсан залуу сандчин хаалгыг хүчлэн хідэнтэй татсан ч онгойсонгүй. Халуунаа, хөөй, агаа нээштэй, хөөй халуунаа гэж ойрлон балбахад хинч хаалга тайлсангүй. Хараал тавин хид өшөгчөөд онгорхой цонх хайм байшингаа тойронгүй. Гүйсээр байшингийн архаан тал дээрх үед хажууд нь байсан цонхыг дотроос нь тогшох шиг болгоод залуу баярлан тийш хараад хөшөж орхлоо. Цонхоор улаан хоёр нүд түүнийг замнал хорсол дүүрсэн харцаар нэвтлэг шиг ширтэж буйтай харц тулаад үнэндээ ямар ч үл хөдлөл хийж чадсангүй. Майрандаа нэг ч алхам хийлгүй зогссоор л байлаа. Цонхны цаана хүн гэхэд хэцүү өндөр хүний дүрстэй зүйл зогсох ба юугүй цонхыг цэлэтэлнэн үсрэн гараад ирэв. Залуу дотроо хурдхан зугтахыг хичнээн их хүсэвч биеийн түн захирагдхаа нэгэнд болжээ. Яг л өөр хин нэгэн удирдаад байх шиг. Өнөөх зүйл явсаар өмнө нь ирэх үед залуу түүнийг хараад дэлгүүрт хувцас өмсүүлчихсэн байдаг хиймэл хүн буюу манекан болохыг нь танив. Гэхдээ байж болшгүй хэрэг. Урд нь зогсох манекан өөрөө хөдөлж бүр түүгээр зогсохгүй инээмсэглэж байна. Залуу хөдөлж дуурах гэсэн ч ерөөс болж өгсөнгүй. Доош сүхрэн унаад нүднээс нь нулимс садран унах нь үнэхээр шалдаа бууж айдастаа баглагдан зүрх нь хариугүй амаараа гарах гэж буйн илрэл бололтой. Манекан бүхийн гарт нь байсан хутгийг аваад ганц далаалтаар зүрхэн тушаан зоож орхиход хүрэн улаан цус зуны шинхэн ургасан ялх ногоон өвсийг нэвт норгон нэвчлээ. Утасныхаа тасралтгүй жингэнэх дуунаар цэрэн гүн ойрноосоо салж ятан сэрж харвал домдог залгаж байв. Байна ахлахаа та ажил дээр гялс хүрээд ирч чадах уу? Үгүй яах гээд байгаа юм би хар өглөөгөөр. Үгүй харин нөгөө ажил дээр хүн амны хэрэг гарсан байна. Юу гинэ? Харин тийм ээ. Бас нөгөө таны нөгөө өрөөнд байсан манекан алга болчихож. Цэрэнгийн дотор харанхуйлах шиг болж юу гинэ? За би одоо очлоо гэд салгав.
Хувцаа хам хум өмсөөд ажлын зүг хурдлан давхсаар очиход домдог тосон авч ашгүй дээ би бүр яахаа мэдхэ байгаад байлаа. Юу болоод байгаа юм бэ? Та ороод хараа. Хоёул явсаар дотогш ороход бөөн цагдаа түргэний эмчнэр ирсэн байх бөгөөд хэрэг болсон гэхнийг давхраас хоёр давхар руу гарах шатны дэрэгдэх газрыг хамгаалалтанд авсан байсан тул тэд цахилгаан шатанд суун дээш явцгаалаа. Юу болсон юм бэ? Нөгөө шинээр орсон пүрв гэдэг залуу тэрний найз охин гээд хоёр хүн өгчихсэн байлээ. Хин хороож говь. Харин тэр нь олдохгүй байгаа гэсэн камерын бичлэг шалгах гэсэн ч яг тэр үед тог тасарсан бололтой. Цахилгаан шатнаас буугаад явсаар цэрэнгийн өрөөнд ороход өнөөх манекан байсан өрөөний хаалга цэлитэл дэлгээстэй байхан тэр. Цэрэн толгоос ихсрэн халаглаж хин авчихсан болоо. Арай гаднаас хүн орж ирээд хамгаалагчийг маань алаад миний манеканыг хулгайлчихсан биш үсттэй. Дондог толгоос ихсрэн доош харлаа. Цэрэнгийн дотор яг л зурагдах шиг болон гал ус хоорондоо тэмцэлдэж буймэд хамаг ухаан бодол нь хол ойрт үсчих ажээ. Тэгэд өнөөдрийн өнөө салхинд гарах худ болсон уу? Гэхэд толгой дохин тэмээ ахлахаа бид хэдээс байцаалтын тэр авна гэсэн өдөржин л юм болох юм байх. Цэрэн арга барагдах шиг уртаар санаа алдаад сандал татан суугаад ширээгээ дэрлэн унаад өглөө. Тэрээр яг одоо бүр яахаач мэдхээ байв. Энэ үед удсан дуугарч авч үзвэл минжээ залгаж байх нь тэр. Байна уу? Байна. Та хаана байна? Оо, ажил дээр л байна. Чи яасан? Зүгээр үү? Би зүгээрээ. Өчигдөр таныг унтаад өгөхөр чинь тэгээд л харьчихсан. Наагур чинь юу болоод байгаа юм бэ? Харин энд өнгөрсөн шөнө хүн амны хэрэг болсон гинэ. Бас миний нэг гээд дууга хураахад бүсгүй ойлголоо. Их л чухал юм чин бололтой. Би одоохоо очлоо гээд утас тасрав. Цаг орчмын дараа Минжээ түүнд халуун хоолцай барьсаар ороод ирэв. Тэд элдвийг ярилцсан суусаар үд өнгөрсөн хойно цагдаа нарт байцаалт өгч дуусмагц гадагш гарцгаалаа. Минжээ цэрэн дайртан ахлахаа хэдүүлээ агаарт гардгуумаа гэхэд ядаж хойлоо хотоос ойрхон салхинд гарч болно штэ. Танд элдв ажил энэ тэр үгүй бол ойрхон явчихад ирвэл болно үстэ. Химэн ихэд царайчлангуй харахад цаатхан доош харан Минжээ би гэртээ очихгүй бол охин маань ирнэ. Бас хайрт их нар маань хорвоог орхиод удаагүй хахад би эмэгтэй хүнтэй ингэж яваад байж болохгүй байх. Гэхэд бүсгүй санаа алдан тийм ээ танд хэцүү байгаа ах гэж санаа зовсондоо л тэр өөр бодсон юмгүй. Уг нь би зүгээр таныг ах шиг л бодож хайрлаж хүндэлдэг. Үгүй гэвэл зүгээрээ гээд босон эргэж харалгүй алхачаав. Цэрэн дотроо арай л дэндүүлчихүү дээ хөөх юм. Надад завсандаа л тэгж байхад нь би гэж нэг хөлдөг толгой нэрэл өөр юу бодож санав гэж дээ. Цэрэн босон харайж араас нь гүйсээр бүсгүй гүйцэн гараас нь натхан намайг уучлаарай. Жоохон бохимдсандаа л дэми юм ярьчихлаа. Гэхэд Минжээ мөрийг нь алан баярын нулимс туслуулахыг хараад бүр өөрөөсөө иччихв. Тэд ярилцсан оройдоо буцаж ирэхээр тохирч хотоос ойрхон гарахаар болжээ. Цэлмэг өглөө сэрээд бие засгаар гарахдаа байшингаас холгүй хашаа налан суусан өнөө халиуны ах гих залууг хараад энэ ах нэрээ үнэн сонин хүн шүү тасраад унчихсан байх та гэж гайхсаар бие засаж дуусаад буцаж орохдоо ахин нэг хаарлаа. Хоёр гараа дэлгэн толгойн хажуу тийш гэлжих нь ихэд эвгүй харагдах тул яаран дотогш ороход халиунаа нүүр дүүрэн инээсээр түүнтэй зүрх агшиндаа манай ах харагднуу гадаа унтаж байна лээ гээд өрөөл үгээ ороход амина хачин царайлсаар сууж байлаа. Цэлмэг түүнд ус авчирч өгөхөд нэг амсгаагаар залгилж орхиод ямар муухай юм бэ ахиж гойлоо энийг амсаж ч үзэхгүй шүү гээд охид инээлдэв. Гинт халиунагийн хашгирах доод уулдаж хүүхдүүд гүйлцээр хурч очоод халиуна амаа даран уйлан зогсох бөгөөд түүний урд газар өнөөх залуу хэвтэн. Тэр өдөр мөн л цагдаагийнхан гэсээр Цэлмэг Амина хоёр оройн хэрд харихаар явх үед эдэр тэдэн дээр ирж би та хоёрыг хүргээд өгье гэхэд Цэлмэг уцаарлаж чи эндээ байж вэ халиунаад чи хэрэгтэй штэ гээд явж одов.
Идэрхүү түүнд сэтгэлтэй гэдгийг сайн мэддэгч охинд хичээл ном гэр бүлээс өөр чухал зүйл гэж үгүй билээ. Хоёр найз явсаар хот орж цэлмэг цэрнлүү залгахад цаадах нь хотоос зайдуу гарснаа хэлээд "Миний охин гэртээ очивол залгаарай" гэжээ. Амина найзынхаа мөрөөр тэрвэн "Найзаагаа уучлаарай, чамааг уйдаж байгаа болов уу" гэж бодоод тийшээ дагуулж очиод дэмий болчихлоо. Гэхдээ цэлмгийн гол зурагдах шиг л боллоо. Түүнийг аав ээжээс нь дутуугүй ойлгон хайрладаг, хажууд нь ямагт бат зогсдог, ганц түшиг толгуур хар багаасаа салалгүй нөхөрлөж ирсэн ганц найз амин эрдэнэ түүнийг тэврээд уйлж байна. Цэлмэгч мөн түүнийг чанга тэврэн "Зүгээр штэ, ийм юм дээр уучлал гуйхтаа яадгийн, тэнэг гэдг нь" охид хэсэг тийхүү уйлалдан удалгүй хин хинэн тайвширч нэгнээ харан инээлдэв. "Аав чинь гэртээ байхгүй байгаа мó?" "Тийм ээ. Дүү эмээ өвөө дээр байгаа болохоор тийшээ явдаг юм уу?" "Тэгвэл хоёлаа манайх руу явъя л да. Аав ээж хоёр хэд хоног хөдөө явчихсан. Би ганцаараа байгаа. Аав ээж хоёр ганцаараа эвгүй байвал чамааг аваад ирээрэй" гэсэн. Цэлмэг эргэлзэлгүй зөвшөөрч цэрнлүү уцстан мэдэгдээд Аминагийн гэрөөд явцгаалаа. Цэрэм Минжээ хоёр хотоос холгүй байх голын ирэг дээр агаарт гарсан хүмүүс юу хийдэг бүгдийг хийж цэрэм бүсгүйд гараа гарган магшаарж өгч тэд агаарын тенс цохон цагийг их л зугаатаа өнгөрүүлэхийг хичээж байлаа. Цэрэнгийн сэтгэл санаа арай дээрдэж бүх сэтгэл шаналгасан бодлуудаа төрхөн зууртч болон мартан цэвэр агаарт сайхан байх ажээ. Удалгүй хоёул шарсан мах эдэнгээ дарс шимэн элдв шуудын жиргэх голын ус хоржигнон урсгыг таашаан сонсож юм ярилгүй хэсэг сууцгаалаа. Удалгүй Минжээ ярьж эхлэв. Тэрээр өдийг болтол ганцаар амьдрахдаа өөрийн сэтгэл санаанд нийцэх хүнтэй тааралгүй олон жил хайр халамж гэх зүйлээс хол хөндий байсан ба ажилд ороод удаагүй байхдаа цэрэнг хараад хорвоог харах үзэл бодол нь өөрчлөгдөн хувьсаж цоо шин хүн болохоор хичээж байсан тухайгаа ярих бөгөөд харин цэрэн дотроо солонгойгоо бодон суун. Анх гэр бүлэрээ салхинд гарч эхнэр солонгоо нь яг өөршгөн амттай мах шаран сууж харин өөрөө тэр үед 8 настай байсан цэлмэг охины хамтаар голын усан цэлэн охинтойгоо голын ёроолоос хисаа олж тоглож байсан нь нүдний өмнө зурах шиг болов. Биеэрээ хөвгч зүүсэн цэлмэг голын урсгалд урсчихгүй гэсэндээ ааваасаа тас зуурхад цэрэн шоолж ийм том болцоход ааваасаа салдаггүй аимхай. Гэхдээ охин шаарлгасандаа тавьж урсгал туугдан урсахдаа аваач гэд уруулаа өмөлзүүлэн уйлчихдаг байсансан. Солонго сандран "Хөөе охин аваач" гэж хашгирахад цэрэн ганц угс хийгээд л бариад авдаг байж. Удалгүй гал тойрон суугаад хооллонгоо хөгжилдөн инээлдэж жинхэнэ аз жаргал гихчийг тэрхэн үед мэдрэх шиг болдог байв. Цэрэнгийн нүүдэ нулимсаар тэрхэн агшин дүүрч ирснээ хацрыг нь даган урсгад гарынхаа алгаар арчин өмнөх аягтаа дарсаа залглав. Удалгүй нэлээд халамцаж ирэх үед утсан дугаарч авсанд дондог сандчин "Ахлахаа та хаана вэ? Энд жигтэй сони болоод байна" гэхэд мансуурсан тархинд нь өнөөх манекан зурс хийж "Яасан миний" "Тийм ээ, өглөө та бит хоёрыг харахад юу ч авахгүйсэн өнөө өрөөнд чинь таны манекан байна." Цэрэнгийн оюун ухаан тэрхэн зуурс сэргэн алсарч утсан бодол санаанд эргэж иргэшгэл болж босон харин "Ашгүй дээ. Яаж яваад ямар замаар буцаад ирсэн зэргийг нь дараа олъё. Харин чамаас нэг юм амжилангуй. Наадхаа манай гэрлөө аваачаад чамд илүү дэлгүүр байгаа эцтэй. Миний ажлын өрөөнд оруулаарай. Бас сайн төгжчихээрэй" гэхэд дондог хэсэг чимээгүй байснаа. "Ойлголоо" гэд утас салав. Нилийн орой болж цэрэм Минжээ хоёр ч нилээд халамццгаасан тул хот орохоор хөдлөв. Цагдаагаас нуугдан явсаар бараг шүн дунд гэхэд гэртээ иржээ. Минжээ ормогц тас өсрөн унахад цэрэн түүнийг унтлагынхаа өрөөнд оруулан өөрийнхөө оронд хэвтүүлээд өөрөө зочны өрөөнд буудан дээр унтахаар хэвтээд удалгүй нэгийг санан өсрөн босоод ажлынхаа өрөөлөө харайлгалаа. Түлхүүрээ гарган цоочны нүхэнд хийх гэж баахан бодолсон ч удаан ноцолдсоор арай хийнээгээд хаалгыг аажуух нарны дотог шорон хаалга хаан дотроос нь түгжөв.
Түүний ажлын ширээний хажууд түүний өдөөс харан өнөөх хүслийн манекан дүрээрээ зогсож байсанд доош сүхрэн сууж хайрт минь, солонгоо минь, чи минь ашгүй энд байсан юм уу? Би чамайгаа ямар их санаж байна гэж. Чи минь над дээр ирэлдэ. Гой, чиний царайг ганц ч болов харгасан гэж уйлгнахад манеканы нүд анигдснаа буцаад нээгдэхийг согтуу ир анзаарсангүй. Ганцаар баахан уйлгнан үгэлсээр тасран шалан дээр бүхлээрээ унаад өгчээ. Минжээ бүсгүй гартаа хундаг дөөрөн час улаан дарс барьчихсан томоо гихчин ширээний ард суух ба түүний өдөөс нүрнийхээ урдуур үсэн унжуулсан нэгэн эмэгтэй сууж байх нь нэг л танил харагдсан дотроо миний бодож буй хүн л битгий байгаасай гэж бодтол өнөөх бодлыг нь таах мэд нүрнийхээ урдуур унжсан үсийг ураг шүлээхэд үс дэрмэн сэгсэх нь цаанаал нэг эвгүй. Чи хин бэ? Арай өнөөх бүсгүй үсээ холдуулаад урдаа байсан хундагтайгаа аван Минжээгийн зүг сунгалаа. Минжээгийн дарс барьсан гар чичрэн солонго ихчүү та яаж яасан яагаад гар чин чичрээд байгаа? Гим хийсэн хүн шиг гээд солонго инээд алдаад алив нэг тулгуул дургуцахгүй эцтэй нөхөртөө нуучхаад гэрээ эзэгтэйдээ нуухаас татгалцахгүй байгаа эцтэй. Минжээ аргагүйд нь тулгасан ч амсалгүй буцаан 50. Солонго дарсыг нэг амсгаагаар хөнтөрж орхиод чи надаас зөвшөөрөл авахгүй мó гэхэд Минжээ гайхан юун зөвшөөрөл чи миний орон дээр унтаж байгаа шүү дээ. Бас нөхрийг манд хоргоож эргүүлж байгааг чинь их чинь харж байгаа. Минжээгийн инээд гинт хөрч чангаар хөхөрч. Чиний гиснөө чиний гих юу ч одоо энд үлдээгүй. Яагаад гэвэл чи өгчихсэн. Өөхөх нэг нь өгөж, үлдэх нэг нь үлдэтгэл хорвоо. Тийм биш гэж үү? Чи өгчихсэн байж надтай булаалдах гээд байгаа мó. Солонго түүн рүү удаан ширтэн сууж байснаа. Өгөхөнч өгчихсэн шүү. Чиний зөв. Гэхдээ ам орвол яах вэ? Гээд жумалцаад Минжээгийн тэсвэр алдран хундагтай дарсаа газар хаг чулуудан босоод хогийн муу өгтөл минь явахныг нь явж үлдэх нэг нь эртхэн учраа олж арах нь зүй ёсны хэрэг. Чи тэр тамлууга очиж байгаад тэндэл атаархаараа заа юу. Энэ үед солонго гартаа барьж байсан хундагтайгаа улам чангаатахтал хундаг бутусран улаан дарс гарыг нь даган доош урсган эгээл цус шиг харагдана. Минжээ сууж буй сандлаасаа босон тэндээс холдох санаатай ухсгийтэл солонгын цэв хүйтэн хийгээд хатуугаар гараас нь чанга базан авч өөрлөгөө эргүүлтэл улаан дарс бус хүрэн улаан цус амаар нь дүүрч хоёр завжийг нь даган асгарч байна. Тэсхийн аргагүй санагдаж Минжээ муухай ойрлон гарыг нь тавиулахаар хамаг чадлаараа хичээвч үлэмж их хүчээр гарыг нь лавшруулан атгаж би бол өгтөл чиний хэлдгээр би аль хэдийн өгчихсэн. Гэхдээ би ам орвол чи яах вэ? Надад хариулаач хэмээн муухай бархирсаар босон түн рүү дайрах үед Минжээ байдгаараа орилсоор хар дарсан зүүднээсээ сэрлээ. Хамаг биеийнх нь хар хөлс цууж тайвширч чадалгүй хэсэг чичирсээр удалгүй арай л дээрдэв. Өөрийнхөө хацрыг чимхэж үзээд жумалзан ашгүй минь гэж зөөд байж шүү дээ. Ёо зүрх гэж шивнээд үндийн суугаад өөрийгөө хаана байгааг мэдсэнгүй. Арай хэм босож өрөөний гэрлийг асаав. Нэрээ би цэрэнтэй хамт гэрт нь орж ирсэн шүү дээ. Ганцаараа маань удуулчихжээ. Өөдгөө гэдг нь. Гэхдээ тун удахгүй хүлээж байгаарай хэмээн жумалзан бодов. Нар дээр гарч ихэд халах шинжтэй нэг ч өвөлгүй цэлмэг өдөр тохиож байлаа. Цэлмэг Аминагийнхаас гарч явсаар гэртээ ирэхэд гэрт нь хүн байсангүй тул өрөөндөө орон дээрээ хэвтээд өгөв. Яг энэ өрөөнд яг энэ орон дээр ээж нь түүнийг жаахан байхаас нь ахуулаад том болж сургуульд орсон хойноч унтах бүрд нь бүүэлэн унтуулдаг байсансан. Охины хацрыг даган нулимс урсан дэрэн дээр нь туслана.
Ээжийнх нь ганц ярьдаг хүсдэг байсан зүйл нь гэвэл түүний гадагшаа гарч олон улсын сургуульд загвар өмсөгч буюу модель болгох хүсэл байсан бөгөөд ээж охин хоёр хичээсээр Солонгос улсад байдаг загварын олон улсын сургуулийг олсон билээ. Тэр сургуульд орохын тулд англи болон солонгос хэлний шалгалт өгч тэнцэх шаардлагатай бөгөөд цөөхөн хүүхдүүд орж чаддаг болохоор охин сүүлийн 2 жил түүнд бэлдсээр иржээ. Энэ жилийн 9 сард шалгалтад орохоор бэлдэж байсан ч амьдрал нь болсон ээж нь үгүй болж охинд том цохилт болсон юм. Үүнээс болж шалгалтандаа бэлдэж чадалгүй их хугацаа алдаж байгаа бодон шаналв. Элдвийг бодон хөвцсээр нэг мэдхэд унтаж орхив. Зулаа ажлаа тармагц яаран авсаар цэрэнгийн дээрхэд цэрэн мөн л ирээгүй байлаа. Харин цэлмэг ирж гисэн унтаж байсанд зулаа охины дэргэд суун орны хажуу тийш унжсан үсийг нь өвдөг дээрээ тавин хөлсөн бурзаах тухайг нь нээлж уртаар шүүрс алдав. Ивэдэ модуу минь хамгийн их төвчиж гаднаа юу ч болоогүй юм шиг явж дотроо бол их л шаналж байгаа хүүхэдтэй. Бяцхан дөө болон найзуудтай хэцүү байгаагаа мэдрүүлэхгүй гэсэндээ л ингэж байгаа ах. Тэрээр хэсэг бодол болон суугаад нэгийг санан ухсхийн өндөөж галтгооны өрөө рүү алхлаа. Цэрэн дондогтой хамт гадуур ажил амжуулан явсаар орой болох үед нэг газар орон ядаргаагаа тайлахаар лааз юм задлан сууж байтал минжээ залган нэг найзаа дагуулan ирэхээр болов. Цэрэн дондгийн мөрөөр тэрэн залуу минь миний бүх амьдралыг чи мэдэх хойно. Надад тусалж ганц түшиг олж байгаа хүн маань чи шүү дээ. Миний амьдрал бараг л орвонгоороо эргэж байна. Гээд санаа алдахад дондог мөрийг нь алгадаж за юу гэжтэй дарга амьдралд чинь гудаах нэг өдөр байхад энийх баясах нэг өдөрч бас байна. Хүн гэдэг чинь хажуудах нэгнээ заавал байхгүй болсны дараа л үн цэнийг мэдэрдэг сонин байдгаал шүү. Би ч бас хэдэн жилийн өмнө дүүгээ алдаад гутарч энэ арх гээчтэй чинь бараг үерхсэн дээ. Гэхдээ дүү маань нас барахаасаа урд надад 2 хүүхдийг маань сайн харж байгаарэ. Тэдэнд маань таах хэрэгтэй гэж байсныг нь би сүүлдэл санаж асрамжинд ороод байсан 2 хүүхдийг нь өөр дээрээ авч өсгсөн. Ястай хөөрхөн залгууд болж томорч байгаа шүү. Одоо би тэдний төлөө гар хөлөө амраалгүй ажиллаж дүүгийнхээ тарж үлдээсэн 2 өрийг услан ургуулахын тулд хичээж байгаа. Наадтай ч сайхан байна. Танд ч бас солонгоо өгч та хоёрын тарьсан цэцгүүдийг ургуулж өндийлгэх их ажил бий шүү дээ. Тэдний төлөө л өөрийгөө завгүй байлга. Яг энэ үеэр хаалгаар минжээ нэг найзын хамтаар орж ирж таарав. Бадрах гих 40 нилийн гарсан ахмаг насны зүүн хацар дээрээ томоо гэгчин сарвтай царайнд нь үрчлээ сууж эхэлсэн ир нарж яргамагц гардаг гэрийнхээ хойхонтой байх овоон дээр мөн л гарan томоо чулуун дээр завлан суугаад бясалгалаа хийж эхлэв. Тэрээр өдөр бүрийнхүү суудаг бөгөөд жилийн өмнө түүний хамгийн сайн найз олон түмэнд нэрэн төгсөн алдарт зүнж тэнгэрт хальснаас хойш улам ихээр ингэж бясалгаж суух болжээ. Бадрах хэдийгээр өөрөө үзэж хардаг гэдгээрээ алдаршсан боловч тэрэндээ хизээж ач холбогдол өгч сонирхож байгаагүй. Харин өөд болсон найзынхаа эрдэм хүч чадлыг нь бишрэн хүндэлдэг байсан ажээ. Найз нь нарт ертөнцөөс явхаасаа өмнө нэгэн хүүхдийг соргон өөрийн мэдлэг хүч чадлаа өвлүүлэн үлдээсэн байсныг нь Бадрах олж мэдээд найзынхаа өөрт нь хадгалуулж байсан хар хүчийг агуулдаг эртний толийг шавдан өгч явуулсан юм. Тэр цагаас хойш 1 жил өнгөрч мань нэр өөрийн чадлаа сайжруулахын тулд орой бүр бясалган суудаг болжээ. Өнөөдөр мөн л намуухан сэвшээ салхитай дулаахан орой болж байгаа хэдийч Бадрахын сэтгэл нэгэн зүйлд санаа зовниж буй илхэн харагдана. Тоогүй дээ. Тун тоогүй юм болж байх шиг байна. Хүний эгэл ертөнцөд баймгүй ёрын ороолон хөл дээр өндийж инх оршиж буй хүмүүст эгэлгүй зовлон хагцалгуйг харуулслыг авчирхандээ. Бурхан минь өршөө. Туслахыг хүсэж байгаач урд насны өвөлтөнгүүд нь ямар ч авралгүй авирлан гар минь хүрэхгүй байна. Харин гимгүй нэгнийг аварч чадаж магад. Гэхдээ тэд бурхнаас аврал хүсэж бурхан өршөө гэж хэлсэн цагт л миний чадал хүрч олох байх хэмээн гар хавсран залбирлаа.
Зулаа гэр цэвэрлсээр орой болох үед бараг л дуусаад байсан ч цэрэнгийн ажлын өрөө гих хамгийн мухрын өрөө цоочтой түлхүүр нь юусоо олдож өгөхгүй байсанд яалтчгүй үлдээв. Цэлэмгийн өрөөнд ороход охин сэрээгүй л байв. Хөөх юм ингэж их ядарсан байх та гэж бодон духан дээр нүнэрлээд өрөөнөөс гарав. Цэлмэг нэг сэрэхэд цаг оройн 11 цаг болсон байсанд дуу алдан "Пөөх, би ийм удаа унтсан байх та" хэмээн гайхширч орноосоо босон галтгооны өрөөнд орвол түүнд хийсэн бололтой түүний дуртай хоолыг хийж үлдээснийг хараад зулаа ихч иржээ дээ гэж бодон бүх өрөөгөөр орж үзэхэд байсангүй үзвэл явчихсан бололтой. Охин хоолыг халаан идчихэд зочныхоо өрөөнд орон зураг тасан хідэн сувг сольж үдсэн ч олигтой гарч байгаа сувг алга байсанд унтрааж орхиод уцаа олж аван интернет ухаж гарлаа. Элдв хэрэггүй ховжив хэрүүл тэмцэл дүүрэн өөр хараад байх юм алга. Тийнхүү хэсэг сууж байгаад нүдэн анилдан дөнгөж унтаж эхлэхдээ зэрэгсэн хаалга тогшох чимээ гарлаа. Цэлмэг дурамчхан очин үүдэ нээхэд Амина болон халиун эдэр нар зогсож байх нь тэр. Цэлмгийн гайхснуудыг харсан халиун түүний гарыг шүүрэн атгаж "Сайн уу? Үдэш болж байхад гинт ирсэнд уучлаарай. Би нөгөө дээр Амина та хоёрыг тухайлдуулсандаа харамсаад тэгээд Аминагаас гуйсаар агаад хүрээд ирлээ. Зүгээр орцгоо. Би бас уйдаж байлаа. Ашгүй яг та гурав ирчихлээ." "Өө, тийм үү. Тэгвэл дөрүүлээ өнөө шөнийг хөгжилтөө өнгөрүүлээ л дээ." Цэлмэг дотроо "Энэ охин одоо зүгээр байгаа. Ах нь өнгөрөөд 2 чоноогүй байхад ингээд л явж байдаг. Харуулсан гашуутсан шинж юур алга гэж" ингэж гайхшран бодоод галтгооныхоо өрөөнд ороход араас нь Амина ороод ирлээ. Цэлмэг түүн рүү асуусан харцаар харахад Амина "Харин халиунаа нааша ирээгээд гуугаад байсан юм а. Өөр арга байсангүй." Удалгүй бүгд ширээ тойрон сууцгаан элдв яриа өрнүүлж гарлаа. "Халиуна ах чинь ах уу гадны нөлөөтөө өгсөн гэсэн. Аав ээж хоёр намайг энд гашуудад суухаар найз нөхөдөө оч гадуур гар гэж загинсан. Тэгээд л та хэдтэй уулзмаар санагдаад ингээд эдрийг налахад цаатхан дургуулхан цаашлав." Хүү орж ирснээсээ хойш л цэлмгээс огт нүд салгалгүй харж тэгэх бүрдээ нэмсгэлхийг халиунаас өөр хинж харсангүй. Дөрвүүл ширээ тойрон сууж эдэр авч орж ирсэн тортоогоо нээн хідэн лааз пип болон бас бус зүйлс гарган ирж ширээг дүүргэн тавив. Цэлмэг болон Амина хоёр ярван зүгээр л ундаа уухад халиун эдэр хоёр л лаацтаануудыг задлан цөлмөж гарчээ. Удалгүй тэр хоёр хөөрхөн халамцаж яриа нь олшорч ирэхэд Цэлмэг норимгэлсоор өрөөндөө орон унтахаар явлаа. Удалгүй Аминач мөн унтахаар найзынхаа араас явж хүү охин хоёр л үлдэв. Халиун хүүгийн мөрийг налан түүнийг өөрийг нь тоодоггүй дандаа Цэлмгийг гүлэрч байдагт гомдлон элдв зүйлсийг хольж шимэн ярихад хүү уулсандаач тэрүү норимглон хойш налан суугаад хурхирч гарахад халиун урам мутайхан босож муу арчаагүйч гар юмдаа чи химэн санаа алдан нойлын өрөөд явлаа. Би засаж дуусаад толинд өөрийгөө харан зогсож байх агшинд ард нь хагас нээлттэй хаалганы урдуур өндөр хард өрс гүйн өнгөрхөн тэр. Халиун давхийтэл зочин эргэж харахад хинч байсангүй тайвширч "Тийм байлгүй дээ" гэж шивнээд буцаад тал руугаа хартал нүдэндээ итгэхээргүй зүйл харав. Хэдхэн хоногийн өмнө нас барсан ах нь түүн рүү зэвүүцсэн хорссон улаануудээр ширтэж байлаа. Охин эхлээд итгэсэнгүй. Нүрээ хүүтэн усаар шавшаад архин нэг харахад толинд юу ч харагдсангүй. Халиуны зүрх түргэн цохлон сандарч "Сая яалтч байх байсан да. Тэр нүдний эргэлдээд энэ юу болоод байна? Толгой эргээд бүр солиорч байгаа юм болов уу?" Халиун өрөөнөөс гарч зочны өрөөнд орох гэж байхад галтгооны өрөөнд хин нэгэн юм ухах төмпөн сав тачигнах чимээ гарч эхлэхэд охин дороо таг зогсоод чимээ чагналаа. Ямар нэгэн зүйл эрен хайж буй бололтой төмөр зүйлс харшин тачигнана. Халиун гайхширч "Хинэн юм бол ийм шүн олсон хойно?" Тэрээр Цэлмэг юм уу Аминаг байх гэж бодоод томоо буудан дээр суугаад нэг лаацтайг аван задлаа. Хүйтэн пивийг нэг амсгаагаар залгилсаар бараг талд нь оруулчихлаа. Эдрийг харахад хүү нам унтсан хിവэрэ.
Охин төрөөхөн талент харснаа эргэн бодлоо. Би арай согтоод байгаа юм шиг байгаа. Үгүй л баймарын. Яаж ч бодсон үхээд удааг байгаа хүн энд тэгээд шүү. Бүр талент дотор штэ. Үхсэн ч болсон. Мөхөгийн гаж новш. Намайг бүр жаахан байгаас л элдвэр дарамжлахыг оролдож ээж аавыг эзгүүд хүч хэрэглэхийг завдаж байсан. Төрсөн дүүгээ штэ. Намайг тэр өдөр гарахад яг л сүгдүүлсэн өхөр шиг хэвтэж байсан. Гэж бодоод охин нам гүмгэрт маш чангаар хөхөрлөө. Энэ үед галтгоон гарч байсан чимээ таг болчихлоо. Хөөе цэлэмгээ, Амина, та хоёр уу хүрээд ирэлдэ. Би ингээд ганцаараа тэнийг юм шиг байгаад л ах уу. Наашрээ. Ингэж чанга дуудаад үлдсэн лаацтайг хоослоо. Гинт шалан дээгүүр ямар нэгэн хатуу зөвл тог хийлгэн түүний буй өрөөлөө ойртхон дуулдлаа. Намайг айлах гээд байвал би айсангүй л дээ. Ингээд өрөөний үүдэнд очин коридор руу шагаан хараад дорой хөшөн аман ангаалаа. Галтгооноос гэрт байсан хүүхдүүдээс хинтээж үл төстэй өндөр хар дүрс догонцоор гарч ирээд хан түшин түүний байгаа өрөө тийш тентэр тунтар тог хийлгэн алхаж байх юм дээр. Халуун гараа дээш сунган гэрэл дарахад мэлсгийн асаж ирж яваад тэр хин нэгэн дорой зогсов. Биендх хувцаа хаашааш угалсан өрвийсэн урт төстэй манекан зогсоод түүний зүг жижигхэн ягаан улаануудыг эргэлдүүлэн харж байснаа урагш алхав. Охин юу ч хэлж чадалгүй ээрч мууран байж чи юу юм бэ гэх үед манекан ухсгийн өсөрч түүнийг өргөн хан руу шидэж орхилоо. Охины муухай хашгирах дуунаар эдэр хамгийн түрүүнд сэрэн коридор тийш харайлган хүрвэл өндөр ямар нэгэн дүрс газарт хэвтэх халууны дээрээс бүхийж байлаа. Дутуус ирсэн хөө яахаа мэдэлгүй хэсэг мэгдэн зогсож байснаа хөөй химэн орилоход өнөөх хин нэгэн эргэж харлаа. Эдэр самгардан хоош ухарсаар хананд тулчхав. Манекан огцом хурдаар түүн тийш харайлган ирэхэд хүү түүний гарт хутаг гялсхийхийг хальтгаан харж амжин доош сум булдах агшинд хурц хутаг хан зоогдхон тэр. Бурхан минь ямар их хүч вэ? Ханан зоогдож байна гэхээр эдэр газар өнхрөн босож ирэх үед манекан хутгыг угц татан сувлахад хутганы үзүүр дахин хуугарчээ. Их чимээгээр сэрсэн Амина цэлмэг хоёр коридорт гарч ирэхэд газарт ухаангүй хэвтэх халуун болон салган зогсох эдэр хоёроос өөр хинж байсангүй. Маргааш нь яахаа мэдэхгүй хүүхдүүд ухаан солиорсон мэд хинтээ ч юу ч ярилгүй уйлан суух халууныг гэрт нь хөргөж өгөхөд ээж нь охиноо хараад цэлмэг Амина эдэр нарлуу уурлан зөв зүгээрээсэн хүүхэд яаж гавэ тэр хамрыг нь хараач бүгэр хөхнийц болцохож эцэг ихтэй чи ярина зүгээр өнгөрүүлэхгүй шүү хэмээн хашгичж гарахад охид тайлбарлах гэсэн ч яг юу гэхээч өөрсдөө мэдсэнгүйд юу ч хэлэлгүй явцгаав. Ядаж байхад эдгээр амнасаа ганц ч угаан хийсэнгүй. Өчигдөр орой яг юу болсон тухай асуухад мөрөө хавчгаас өөр юм хэлэлгүй гэр өдөө явлаа. Урьдчун тэр хоёрыг өрөөнөөсөө гарч ирэхэд тэнд халуунаас өөр эдэр байсан болохоор найзууд юу болсныг мэдэх гэсэн ч хүү ихэд айсан шинжтэй хиндэж юу ч хэлэлгүй явсанд нэрээ халуунагийн нүүр нүдгээд амар хөхөрчгсөн байсан. Арай энэ нидээр цохоогүй байгаа. Гэхэд сэлмэг түүн рүү гайхан харж эдэр тэгэх хүүхэд биш байхаа. Эмэгтэй хүүхэд ойтгоо эрэгтэй хүүхэдтэй гар зөрүүлж байхыг нь ч хараагүй юм байна. Тэгээд өөр хин гэж хоёлаа зүүдэндээ юу? За тэнэгтэй дээл да. Тэд ийхүү ярьсаар сэлэмгийн дэргэн ирэхэд зулаа айл хэдийн ирчихсэн гэр цэвэрлэж байлаа. Өдрийн хэрд цэрэн ирэхэд охин аавдаа юу болсон тухай товч ярьж өглөө. Удалгүй халууны ээж залган охин нь сэтгэл санааны цочролтой болсон хэмээн бөөн хэрүүл шууган болж сүлдээ цагдаа шүүх болон дуусахад цэрэн тийш явхаар боллоо. Халуун өрөөнөөсөө гаралгүй орой болтол хоолж идэлгүй ганцаараа шал гүлрэн суусаар байсанд аав ээж нь санаа зовнон охиноо авч яван сэтгэзэн эмчэд үзүүлсэн ч зүгээр байна баг зэргийн чочролтой тайвшруулах тариа хийгээд сайхан унтуулаарай гэсэн тул гэртээ ирээд охинд эмчийн хэлснээр хийлээ.
Халууны ээж охиныхоо хөхөрсөн нүрийг хараад эрх танхил охиныг ийм болгосонд нь цэлмэг Амина эдэр гурвыг хараан зөхөж эмч хэдийгээр баг зэргийн гэсэн ч их зэргийн болгож өөрчлөн цагдаад гомдол гаргав. Нөхөр нь уурлан хүн амтнаас ичээ ийм юмнаас болж бүүн сүр дуйлан болгоод гэхэд нүд нь улаанаараа эргэлдсэн ихнэр нь шүлсээ өсчүүлэн оройлж үр хүүхдийг чинь хүн харахын эцэсгүй болтол цохиж зодсон байхад ичх юм ярин гинэ чи бас дээрээс нь сэтгэл санаагаар их ямарч хоол ундаа ч идэхгүй байна. Айгүй бол ээж аавда битгий хэлээрэ гэж дарамталсан байх. Эсвэл тэр бандн гэхэд нөхөр нь үгийг нь таслан за битгий димирээ дагаарай. Олон жил нэг ангид хамт сурсан хүүхдүүд юу гэж нэгнийгээ тэгэх вэ дээ? Бас тэр хин гэлээ? Тэр хүүд охин маань сэтгэлтэй гэж өөрөө хэлж байсан. Эхнэр нь үгийг нь тоолгүй хаалга саван гарч одоход санаа алдсаар охиныхоо өрөөнд ороход халуун унтсан хэвээр байсанд хажууд нь суун үсийг нь илэв. Шинжилгээгээр халууны нүүрэн хэсэгт баг зэргийн хөхрөлтөө байсан ч халууны ээж цэрэнгээс хохирлын мөнгөнийхэн гомдол гаргаж тэр өдөржингөө юм болгожээ. Цэрэн оройн хэрд гэртээ ирэхэд цэлмэг зулаах хоёр асуултаар булахад юу ч ярилгүй өрөөндөө оров. Тэрэнд болж байгаа бүх юм утгагүй санагдахад өөрийнхөө амийг хорлон хайр технэрийнхээ араас явчихмаар санагдах авч дондгийн хэлснээр тэрээр хоёр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстойгоо санагалзна. Өрөөнд нь зулаа орж ирэн хажууд нь суугаад аха хоолойд гихтэн цэрэн түүн рүү хаарлаа. Солонготой туйлын адилхан харагдав. Солонготой анх танилцаж байхдаа зулаагаар дамжуулан хид хідэн захиа зөөлгөж байсан ажээ. Тэр үед улаан хацралсан жаах охин гүйж байсан бол одоо эгчтэйгээ тун төстэй томоо эмэгтэй болж аха энэ 8 сард цэлмгийн солонгос хэлний шалгалт болно гэсэн. Би саатгыг чинь бэлтгэж чадхаараа шахаж байгаач нэг л тиймхэн байгаад байна. Цэрэн өндийн суугаад тийм гэдэг нь юу гэсэн үг юм? Зулаа доош харан хуруугаараа оролдов. Сэтгэл санаа нь цаанаал нэг тийм ядаж байхад өчигдөр энд болсон явдал их нөлөөлсөн байх. Өдөржингөөл тэр охиных нь ээжтэй хэрэлдэж цагдаагаар явлаа. Үнэн хил амтай хүн байна лээ. Үнэндээ би ч цэлмгийг явуулмаар л байна. Даанч түүнд анхаарал тавих нь битгий хэл өөрийгөө ч анхаарч чадхаа болоод байна. Ингээд арагшаа буцаад хэвтээд өгөв. Зулаа нэг юм хэлэх гэснээ болж хэсэг сууж байснаа босон өрөөнөөс гарлаа. Хэсэг хугацааны дараа цэрэн гэрээсээ гарan байрныхан доохонтой байх дэлгүүр рүү орон өөртөө нэг шил арх авч охиныхоо дуртай амттныг аван гэрлүүгөө орохын өмнө хэсэг тамхи татан зогсов. Зуны дулаахан орой тоглоомын талбай дээр хүүхдүүд шуугилдан тоглож байхыг хараад баг хүү цэвэнийг маш их санаж байгаагаа мэдрэв. Очоогүй ч их удаж утсаа гарган хадам руугаа залгалаа. Утасны нөгөө талаас хадам ээжийнхээ санаа зовсон хоолой бяцхан хүүгийнхээ дууг сонсоод ахаад л нулимсаа барьж чадалгүй мэлэмрүүлж орхихон тэр. Ерөөсөө маргааш нэг очий байц гэж бодон орц руугаа орохын урд ажлын өрөөнийхөө цонх руу харахад ямар нэгэн хүний толгой зурвсхийн хөшиг татагдах шиг болж цэрэн дороо мэл хөшөн халаасаа гаднаас нь тэмтэрч үзв. Өрөөний түлхүүр яалтчгүй түнд байна. Тэгвэл тэнд цэрэн яаран дээш шатаар хариалгасаар гэрийнхээ хаалгыг түлхүүрдэн дотогш орлоо. Цэлмгийн өрөөнд ортол охин унтаж байсан санаа амран ажлынхаа өрөөлөө яарлаа. Бүх зүйл хэвэндээ. Манекан байдаг газраа зогссон хөшөг байранда. Цэрэн явсаар цонхон дээр хурч хөшигнэн гадагш харлаа. Гаднаас харахад яалтчгүй энд хүн цонхоор өөрийг нь харж байх шиг байсан. Эсвэл хий юм харснаас зайлахгүй. Өрөөнөөс гарахын өмнө нүд нь нэг зүйл дээр туслаа. Манеканы хөлд томоо гихчин хутга хэвтэж байх нь тэр. Маргааш нь зулааг ирэхэд цэрэн түүнээс чи миний ажлын өрөөнд орсон уу? Үгүй, цоочтой байсан. Би түлхүүрийг нь олоогүй штэ. Яасан? Химэн түүн рүү харахад цэрэн дотроо нэг тийшээ хийгээд мартчихчтэй согтоо толгойч нь гэж бодон гаднаа инээн зүгээр цэлмэг бит хоёр өнөөдөр аав ээжэнд очиж хомдгийн билүү. Тэгээчтэй цэлмэг ч гэсэн дүүгээ санаж байгаа ах.
Өд өнгөөрч нар дээшлэх үеэр аав охин хоёр гарч баг хүү цэвэн лүгээ яаран явсаар хурж очив. Бяцхан хүү аавынхаа үүр дээр үсрэн гарах үед Солонгын аав болох Нима өвгөн цэлэмгийг тэрэн духан дээр нүнэрлэж миний охин бүр царай алдчихаж тэр харааж өвөө эмээ дээрээ хит хоноод яваа. Гэхэд эмгэн нь толгойд охин тийм ээ цэрээ чи явахдаа бас хүүгээ хаваад яв. Цэвэнэ аавыг ч хоёроо их санаж байгаа байлгүй дээ. Тэгээдээ ээжээ зулаа манад өдөр болгон ирж байгаа. Гэхэд Нима дуу алдангаараас ихсэрч "Гүй тэр золиг ээж аавдаа ирээд нэг бараагаа үзүүлчихгүй байх та." Гэхэд эмгэн яриаг нь таслан "Миний охин ажил төрөл ихтэй л байгаа байлгүй дээ. Гүй чи юунд нь тэгдгийн?" Гэхдээ цэрэн хүүгээ өргөн мөрөн дээрээ суулгаад "Тийм шүү. Тэр их ажлын хажуугаар бид хэдийг гин совилогчийн ажилч амаргүй шүү дээ" гэлээ. Шүн дундын үед Нима өвгөн яагаад ч юмсэрчглээ. Шээсэн тисэхгүй хүрэхтул аажуух нар үндийн асаагур тамхиа шүүрэн гарахаар үүд тийш чиглэлээ. Гэтэл гадагш гарах хаалга цэлий тэлдэлгээстэй байв. Өө хаахаа мартчихсан юм байх та гэж бовтнон гарч хаалгаа хаав. Асаагуурынхаа гэрлийг асаан тэртээ буланд байх жорлон тийш алхлав. Дөнгөж жорлонгийн дэргэд ирээд байтал араар нь хүн салхи татуулан гүйгээд өнгөрөх шиг болжээ. Цочсондоо асаагураа доош унгаад доош суун газар тэмтрэн арай гэж олон дээш тусган харахад нүдэнд өртөх юм байсангүй. Санаа амран бие засаад тамхи асаан амандаа зов. Хэдий урин дулаан зуны улиралч гэсэн энэ шүн зэврэн хүйтэн байлаа. Тайван зогсож байтал ард үлдсэн байшингаас эмэгтэй хүүхдийн хашгирах дуу хавь ойрыг цочоох шиг содон чанга дуулдав. Нима тамхиныхаа шиг чулуудаж орхиод байшин тийш догонцсон гүйж хөрвөл байшингийн урд талд хин нэг өндөр дүрс байснаа гэрэл тусгад цаашгүй алга болов. Гэтэл байшингийнх нь хаалга ахин нээлттэй байхыг хараад дотогш яаран ороход эмгэн нь босчихсон гэрэл асаасан байх ба газраар унтаж байсан цэлмэг босоод суужчихсан цэвэнийг тас тэрчгсэн буй дүр зураг угтхан тэр. Өнөө хашгирсан охин нь цэлмэг орилсон бололтой. Цэрэн охиныхоо орилох дуунаар цочин сэрээд огл харайн боссон бололтой үсэн арзан нүдэн ээш тийш тогтохгүй цавчлана. Нима амс хаадан байж "Гүй юу олоод орилолдоо даган бэ?" гэхэд цэлмэг өөдрөө заан айж төгшсөн дуугаар Тэнд нэг юм байсан. Намайг сэрхэд цэвэн нэг хүнтэй юм яриад ахаар нь гайгаад харахад хүн гэхэд хэцүү өндөр юм зогсож байсан. Тэгээд та хинбэ гэсэн чинь юу ч хэлээгүй. Харин цэвэн рүү л хараад байсан. Хамгийн гол нь цэвэн түүнийг ээжээ гэд уйлаад байсан. Химэн хоолон цахирдан таг болчихов. Цэвэн хүү эгчийнхээ гараас мултрахыг хичээн чангаар "Өвөө, эмээ, ээж байсан. Ээж намайг дуудаад ахад анаа явуулахгүй байсан" химэн уйлагнав. Яахаа мэдхээ байсан эмгэн өвгөн хоёр бие биерүүгээ харлаа. "За миний хүү наашир эмээ дээрээ хүрээд ир." Хүү өсрөн босоод эмгэн рүү гүйн очиж тэврүүлэхэд Нима цэлмэгт ойртон суугаад "Тайвшир да миний охин. Тайвшраад өвөөдөө яар да. Хэн орж ирсэн гинэ?" "Тэнд сайн хараагүй. Таныг орж ирэхээс өмнө гарчихсан." Нима тэднийг гөлөрч зогссон цэрэнд хандан "Хөөй, юу байсныг нь чи харсан уу?" гэхэд цэрэн толгоос ихсрэв. Нима өвгөн гинт байшингийн урд талд хин нэгэн зогсож байснаа түүний гэрэл тусахад цааш зугтаасныг санаад босон харайж "Цэрээ, хойлоо гарыг." Хүүг уйлуулахыг болиулах гэж аргалах эмгэн нь "Хай ачих нь вэ? Хулгайчин тэр ороод ирсэн ч байж магад нэг хараадах яа" гэд гадагш гарлаа. Цэрэн Нима хоёр хашааны өнцөг булан бүрийг самнсан хэдийж хинж байсангүй. Өвгний дотоор нэг л муу ёрын мэдрэмж төрөхөд юмыг яаж мэдхүү гэж бодон хаалгаа сайтар төгжөв. Цэрэн окно тэрэн унтахаар хэвтгэхэд цэвэн хүү эмээгийнхээ хажууд тайвшран унтаад өгөхөд Нима унтсангүй суусаар үүр цайлгав.
Нар дээр хөөрч жин үдийн халуун төөнх үеэр цэрэн гэртээ ирэв. Тэрээр хэсэг ганцаараа баймаар санагдах тул өрөөнийхөө хөшгийг ч нээсэнгүй хэсэг хөвтөж байснаа босон ажлынхаа өрөөлүүгээ очиход өрөөний хаалга нээлттэй байсанд цочирдож орхилоо. Энэ хаалгыг өчигдөр өөрийнхөө гараар түгжснээ сайн санаж байна. Халаас авхан шажигнсан олон түлхүүр гарган ирээд хэсэг харж зогсов. Өрөөнд орон ширээний дэрэгдэх ганц сандал дээр сун бодолд автав. Ер нь энэ бүх зүйлд толгой нь эргэж гүйцээд байлаа. Анх зөв зүгээр байхад нь ажил дээрээс нь манекан нь алга болсон. Тэгснээ удалгүй гараад ирсэн. Харин өчигдөр шөнө цэлмэг нэг хүнийг харсан. Хүн тэр хүнийг хараад ээжигээ гэж уйлсан. Арай энэ бүхэн холбоотой биш байгаа. Хин нэгэн түүнээр дайжигнаад байна уу? Түүний толгойд агшин зуурд Минжээ гихнэр орж ирсэн ч удалгүй сарнав. Хаанаас та мөрөөрөө явж байгаа эмэгтэй шүү дээ. Эсвэл түүний нүд өөрийн ирэхгүй манекан дээр туслаа. Урдын адил өмнөх байрандаа зогсож л байна. Цэрэнгийн инээд тэсэлгүй хурч өөрийгөө шоолон чангаар инээд алдлаа. Би ямар тэнэг юм бэ? Яаж ч бодсон, ямар ч логикоор бодсон боломжгүй зүйл шүү дээ. Бүгд л нэг тохиолдол байж болно шүү дээ. Ингэж тэрээр босон өрөөнөөс гарахдаа хаалгыг хаан түгжөв. Тэрээр удсан асан харахад хид хідэн дуудлага ирсэн байх ба тэдэн дотроос Минжээ илүү их залгажээ. Түүн рүү буцаан залгахад бүсгүй ч нэх дуудулсангүй авлаа. Хүүе ахлахаа яачгаа вэ та? Сайн уу Минжээ, харин хэд хоног завгүй байлаа. Таныг таг болохоор нь ямар их санаа зовсон гэж. За тэр ч яах вэ? Хаана вэ? Би гэртээ байна. За би одоохон яваад очие. Бүсгүй хариу хүлээлгүй шууд салгахад цэрэн санаа алдан өрөөлөвгөө явлаа. Шүн олигтой унтаж чадаагүй Нима өвгөн зурагт үзэн сууж байснаа тэр чихтэй унтаж орхижээ. Эмгэн бүхэлдсэн аяг шанах тачигнуулах зураа Нима тийш хялам хийж иш хөөрх юм уу үгэн маань шүн унталгүй суугаад байсан ядарчтэй хөөрхий химэн үглэн. Цэлмэг гадаа сүудэрт суун өөрөө өөртөөгөө ярин тоглох дүүгээ харах зур өчигдөр шүн болсон зүйлийн талаар бодно. Нэг л тийм хүйтэн мэдрэмж эсвэл бүр таньдагч юм шиг. Зүгээр хүн байсан гэдэг юу л бол. Ямар ч өвчтөй солиотой амьтан байсан байж болно шүү дээ. Тэрээр үе аминаагаас ирэх чатад хариу өгөхөөс өөр юм хийлгүй суусаар. Гинт түүнд идрээс чат ирэх нь тэр. Охин гайхшран харахад сайн уу гэсэн байлаа. Сайн уу? Сайн. Чамаар юу байна да? Надаар тайван нэрээ чи зүгээр үү? Юм бичилгүй их удах шив. Уг нь байнга л бичдэг хүн чинь. Хүү хэсэг таг боллоо. Зүгээрээ. За тийм бол ашгүй дээ. Халуун зүгээр болов? Тийм л гэж бодож байна. Сүүл дааврын залгаж асуухад хэцүүхэн байна гэсэн. Цэлмэг юу гэхээ мэдэхгүй сууж байтал цэлмгээ би чамд нэг зүйлийн талаар хэлэх хэрэгтэй байхаа. За юу юм? Нөгөө юу чи уурлаа. За яасан гэж уурлахын хэл. Нөгөө юу танаа гэрт эдэр ахаадал таг болчихлоо. Байна уу? Яасан гинэ? Манай гэрт юу гэж? Нэг тийм хүн шиг дүрстэйч гэх юм уу? Эсвэл танаа чамаас өөр хүн тэр өдөр байсан уу? Цэлмэг чангаар инээд алдав. Чи хаяа үнэхээр хөвгөлтөө шүү. Би тоглоогүй. Үнэхээр танаа тийм байхгүй юу? Цэлмгийн уур хөрөх шиг боллоо. Чи бит хоёроос өөр хүн байхгүйг мэдэж байж албаар ингээд байгаа мó? Үгүй юу гэж дээ. Гэхдээ дөрүлээ хондог тэр шүн танаад өөр нэг хүн байсан. Тэр халуун руу дайрсан. Үнэндээ хүн гэхэд ч хэцүү тийм зүйл. Цэлмэгт энэ бүхэн таалагдсангүй. Чи хэрвээ намайг айлах гэсэн бол би айлаа. Одоо болно. Би тоглоогүй байна цэлмгээ. Чи тэр халууны нүүрэн дээр хөхнэцийг харсан биз дээ. Тэр түүнийг тэгсэн. Бас алах гэж байсан. Хэрвээ би очоогүй бол тэр над руу ч бас дайрсан. Гартаа хутга орчихсан байсан. Одоо болно эдэрээ. Наад тоглоом шоглоомч арай дэндээд байна. Би тоглоогүй гэж хэлсэн биз дээ. Тэгэх хүсэл жалга.
чамд үнэн хэлэхгүй бол чи ч бас аюулд орно. Чамайг гэсэндээ л хэлж байна. Цэлмгийн уур дүрсгийн асаж сууж байсан сандлаасаа босон харайхад цаашгаар нь тоглож би дүүн харсангүй. Чи өөрийгөө санаа тавьж байна гэж андуурч байгаа бол улам дордуулаад байна хөөе. Чамтай чамгаа өчнө асуудал байхад битгий дээр нэрмээс болоод бай. Эдэр хэсэг байцанснаа мөн л ууралсан бололтой. Чи өөрийгөө одоо хин гэж бодоод байгаа юм бэ? Хүний сэтгэл ойлгохгүй дандаа ус цацаж байна. Анхааруулж авахад өөдөөс уурлаад тэгвэл өөрөө тэрэндээ алуулна үз. Цэлмэг тэсэлгүй эдрийг блок хийж орхив. Гэсэн ч зүрхэн дэлсэн уур цохол үзэн ядалт зэвүүцэл нүдэнд нь дүүрч агшин зуурт хацрыг нь даган нулимс орсов. Хүүгийн мөн навш өөдгөө амтаа ахиж нүдэнд бүү үзэгдэг гэж шивнэн дүүгийнхээ зүг явлаа. Энэ үед эдэр гэртээ өөрийнхөө өрөөнд байх ба цэлмэгт туйл хийхээр гомдон уур бухимдал дотроос нуурсаад гарах нь гэлтэй шаналгана. Яагаад өдий болтол хүний өөрийг нь гих хайр халамж сэтгэлийг маань ойш авахгүй юм чинээ боддгоо болоо. Гэрт нь байсан тэр хин нэгэн өөрийг нь эдэр муухай аашаалсандаа гэмшин цэлмгийн дугаар руу залгасан ч цаадах нь мэдээж авсангүй. Цэлмэг өдөржин юу ч ярихгүй дууга хураан суухыг ажигласан эмгэн нь шүүрс алдан өвгөн энэ том охин бас яаж хаавэ гэхэд чимээгүйхэн суух нэмаа өвгөн хэн мэдхвэ залуу хүүхэд сэтгэл санаагаар унах шалтак захаасаа л зөндөө байх хойндоо химэн ширүүхэн янзтай дуурахад эмгэн дууга хурав. Нимагийн дотор өнөөхөл муу ёрын гэлтэй жигтэй савн татаад юур болсонгүй. Яагаад чим хаанаас чим хин нэгэн хурч ирээд ямар нэг юм болох юм шиг л. Өвгөн өндийн гадагш гарахад бөөн хар үйл нарыг хаан наашилж үзэгдэн. Нима цэвэн дээр очин миний хүү юу хийж байгаа гэхэд жаахан хүү хин нэгэн зориулан гараа гарган ихэд хичээж зурсан бололтой нэгэн зургийг өвөөдөө харуулав. Хөөх ямар гой зураа вэ? Хинд өгөх гэж байгаа? Ээждээ. Өвгний дотор палхийн ардаа байсан хаймран дугуун дээр суужглаа. Үгүй ээж нь холоо байгаа шүү дээ. Хизээ. Үгүй миний ээж амьд та нар надаа худлаа хэлсэн. Ээж өчигдөр над дээр ирсэн штт. Намайг хараад энийгээд л байсан. Харин анаа ээжийг таниагүй. Химэн юу ч бодолгүй дуржигнуулахад Нима гайхаж бас сочирдсондоо амаа ангаан хөшөж орхилоо. Хүү ахин цааш харан өөртөөгөө ярин тоглож эхлэв. Нима бүр гайхаж хоцров. Хүү зүүдэлсэн зүүдээ ярьсан байх. Гэхдээ тэр өчигдөр шөнө болсон зүйлийг хэлж байна. Байж болшгүй юм. Гинт ард нь хүн ханиалгахад цочин харвал цэлмэг зогсож байх бөгөөд дүүгийнхээ зүг заан өвөө битгий тоо наадах чи өглөөнөөс хойш л ингэж байгаа. Дүү аав бит хоёроос ч илүү ээжийг санааж хүлээж байгаа болохоор тэгж байгаа хаа. Нима охиныг тэрэн миний муу охин үнэхээр ухаантай шүү. Яг л ээж шигэ химэн хилээд хоолон зангиран буруу харахыг цэлмэг анзаарчээ.